байна. Альтернатив подкаст маань 4 дахь дугаараараа эхэлж байна. За энэ удаа тэгээд Бонцог миний бие өнөр агштайгаа Тэмүүлэн шинэ зочинтой эхэлж байна. Оромэнд өдрийн өглөөний мэнд. За өнөөдөр бид бүхэн юу ярих вэ гэхээр би 2 залуу дуудаж байгаа. Хайр дурлалын талаар ярих гэж байна. Тохироо кино дуудаж. Киноноос эхэлж байгаад хайр дурлал руу орно. За тэр яхаа. За хамгийн сүүлд ямар кино үзв? Хамгийн сүүлд өчтөр нэг сонин кино үзсэн. Юу лээ. Нэг өрөнд орцсон их нөхөр хоёр. За. Сүрх тэгээд хоёр хогийн гар зүгээр энийгээ нухчээж тэрүүгээр өрөө дарах гэдэг байхгүй. Нэг алж байгаа дуу. Тэгээд нэгнийгээ алж жагаад нөгөө нэг иншүрэнсээр даатгал юм өнгөр. Ямар амир кино. Монгол кино юм уу? Монгол кино шээ. Нөгөө стриминг кино. Стриминг. За багш сүүлд ямар кино? Би болохоор нөгөө нэг Train of Experience гэдэг нэг кино үзсэн баха. Нөгөө Train Dreamers. Train Dream. Train Dream тий. Train Dream. Би мэдэрч. Киноных нь би тийм ямар санд болгосон болохоор тэгээд тахгүй. Тэгээд тэр бол бас Netflix дээр орсон байлаа. Аюу сонирхолтой 2025 оны кино. Тэгээд нэг тийм яг нэг спойлж байгаа юм шиг нэг хүний амьдрал. Гэтэ тэр нь амар баатар биш, тийм хувьсгалч биш. Зүгээр л хүн. Гэтэ тэр хүний амьдрал тийм удаан хэмнэлттэй кино байсан. Тэр сүүлийн үеийн ийм удаан хэмнэлттэй киноос үзээгүй амар утсан байсан. Тэгээд нөө шинэ кино байсан учраас зүгээр л санамсрууж за энийг үзчихье гэж аюу сонирхолтой кино л бас би үзээсэй гэж бодож байна. Нэг тэгэл сонирхоорой. Тийм. Өнөр сонирхороо гэжсэн нэг кино ч юм. Тийчтэй. Чөлөөтэй. Одоо 1978 оны кино байхгүй. Invasion of the Body Snatchers гэсэн. Тэр болохоор ингээд хүмүүс байж байгаа зүгээр байж байгаа сансраас ингээд нэг бит ботчих жоохгүй. Зүгээр цэцэг шиг ботчих. Тэгээд цэцэг шиг ургангуудаа ингээд хүмүүсийг хөвлөдөг. Хөвлөнгууд жинхүүн ингээд зүгээр юм нэг ноос мас юм нэг утас мут шиг болоод үлчдэг. Тэнгүүтээ нөгөө хүнээ хуулцдаг. Тэнгүүд тэр хот дотор ингээд яаж хуулгаж чадлаар гарч байгаа. Хүмүүс яаж нэгнээсээ тийм тасарсан байгаа нэгнийхээ үгэнд итгэдэггүй. Тэтгэл гарч байгаа. Одоо жишээлбэл миний нөхөс ч юм миний найз биш байна гэлэнгүүт нэг сэтгэл зүйч чи бити галзараа тий. Надад чинь гэдэг бас цаад утга нь юу юм шүү дээ. Одоо хит юм одоо нөгөө масктай байдаг болчлоо гэдэгтээ бас жоохон psychological талын юм байгаа юм байна тий. Дээрээс нь cosmic horror гэдэг одоо нөгөө нэг айдас бол хаанаас ч ирж болно. Гэхдээ хамгийн том нь болохоор нөгөө нэг сүнс байсан бол зогчж болж байгаа ламдчихсан штэ тий. Алуурчныг бол учруулж байгаа. Алуурчны ч учрыг нь олчж байгаа зомбиг бол буучж байгаа. Тэнгүүд cosmic horror ч юм бол нөгөө давж гарах тийм том айдас. Тэр үед хүн яаж нугарах вэ гэдгийг нэг тиймэрхүү харуулсан байдлаар гарсан сонирхолтой гоё эцдэг юм лээ. Тэгвэл наад чи яг юутай төстэй юм шүү дээ. Хуучин нөгөө товчон нүдтэй. Гүйлтэй кино шүү дээ. Caroline. Тийм Caroline-ыг чинь бас яг тэгж ойлгох юм шүү. Тэр чинь reality нэг юм байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг болчихж байгаа шүү дээ. Тийм. Зас сонирхолтой. Би бол хайр шиг кинонд дургу Caroline үзэхэд эвгүй санагдсан байсан. Тийм үү. Би бол Caroline-ыг бүр амар их тавтаж үздэг гэсэн шүү дээ. Тэгэд нөгөө юуны нөгөө сүд бүсгүй нөгөө нэр нь юу вэ? Corpse Bride. Тэрийг бас би амар их тавтаж үздэг. Тийм жоохон тийм готик юм байна уу? Тэг би юм жоохон horror төрлийн тэрэн тэгээ бүр нэг тийм psychological horror бүр яг жинхнээсээ нөгөө юм араатай амтан гарч ирэл эсвэл авраг загас гарч ирэл хүн мэдээд идэг биш. Цочоод биш. Тийм биш ингээ цаагаараа нөгөө Caesar төрлийн нөгөө нэг найруулагч юм билээ. Стивен Alice-ийн Wonderland дээр гаргаад байдаг. Тийм. Тиймэрхүү төрлийн Johnny Depp гардаг нэг тиймэрхүү төрлийн гялгар юм шиг юм байдаг. Тэгвэл Netflix-ээс үзсэн чинь нөгөө Tall Grace гэдэг киноцсон бас юм амар өндөр урагсаад юм шигүү модруу гэх юм уу те ойроо оронгууд цаг хугацаанд ингээ алдагдчихдаг. Тэгээд ингээд нэг охин нь ороод гэр бүл нь ороод би одоо бас марччихъя. Тэр би баг ковид үеэр үзчихсэн баг. Тиймэрхүү хоррор кинонууд айгүйх сонирхоод байгаа юм. Тэгээ сүүлд багшийн санал болгосноор шоуг нэг үзсэн. 2024 оных нь цувралыг 84 оных ус эдэм л шүү дээ. Тэр нь нэг ангитай кино. Тэгээ 84 оных нь нэг ангитай. Тэгээ 24 оныхыг үзсэн. За тэр өнгө дүрс мөрс угаасаа юу ч ярих вэ? Амар гоё зураг алттай бэлээ. Тэн дээрс тэгээ харсан юм нь ямар ч түүхэн кино вэ? Ямар ч юм лаг тэ аим шин кино вэ? Тэнд нэг юм уу ерөөсөө заавал гарч байгаа байхгүй юу? Юу гарч байгаа вэ? Хайр дурлал. Шорт ингэ зулгаад юм. Ингэ зулгаад. Тэнд бол ингээ хайр дурлал гарч байгаа. Ингээ надад хамгийн сэтгэл үлдсэн хэсэг нь яг ёо эхнэр нөхөр хоёр ингээ цайны ясл хийж сууж агаад тэгээд эхнэр нь угаасаа л
ингээ өхийг хүсэж ийсэн. Тэгээ нөхөр нь тэр хүслийг ингээ зөвшөөрөхгүй байгаад исэн. Тэгсэн чинь нөхөр нь за одоо ингээ хоёлаа өхье. Тэгээ би хүслийг чинь биелүүлье. Гэсэн чинь эхнэр нь миний хүсэж ийсэн юм бол өхөл бишээ. It's life beyond your reach гэл. Тэгэл би бүр тэн дээр ингээл зөв. Гэвч баястай үздэг шүү дээ. Наад хүн чинь нөхөр нь яг сайн самрал юм тий. Нэртэй хүмүүс. Гэтэ унтараа чинь нөхөр хүний хуваар бол амар хэцүүгээр байгаа байхгүй ихнэрээ дэмжихгүй. Тэрнээсээ болж байгаа бас тэрнээс болж үгүй гэсэн болгоос нөхөр бол амьдрах галсан мэт. Тийм. Харин тийм гоё л байгаа. Энд чинь бас тэгээд мөөхөр сайн юу лээ сайн үгүй. Муу явахаар сайн хөө. Тийм кино үзсэн байна. Тэгээ бодсон чинь би яг сүүлд кино театрт кино үзсэн гэхээр одоо бүр хизээ юм бэ. Юуны бүсгүйгээд Монгол кино гарсан шүү дээ. Юуны хурдын ойд зориулсан. Тэрийг үзсэн. За тэрийг бол найзтайгаа үзсэн. Та хоёр ер нь кино театр орж кино үзэж гин үү? Үзэж байгаа би онгарснаас хамгийн сүүл баг та нартай Наполеон үзсэн баг тий. Наполеон хизээ харсан тэр чинь баг 23 24 шүү дээ. Тэгээ би энэ театрт нэг кино үздэг юм дөө. Наполеон за яг Наполеон бол жоохон мяа байсан. Тэгээд яг жоохон дараа үздэг байлцсан. Ямар ч тийм нэг юу байхгүй нөө блоктуудын хооронд нь өрнөл юу байх вэ? Юу болоод байгааг нь мэдэхгүй байх юм байл та. Харин тэр Францын 8 ангитаг нь болж утгацсан. Тэр нь сайн. Францын 8 ангитаг миний үгүй дээр бид гарсан. Дээр үчижтэй нэг 2000 оны зэрэг бичсэн гоё кинод юм л. Тийм мини series үү. Тэр нь аягүй. Хаанаас олж үзв? YouTube дээр байсан усцэл одоо далаагаар аялаад болохгүй бол. Хоёул басаар л олж яваад. Тийм далаагаар олдохгүй л байгаа юм л. Та жоохон тайлгаар далаан дээр мих. Тэр Францынхан өөртөө хийсэн бол хэлэн Франц хэлээр явж байгаа. Юу нөгөө нэг тэр үед чинь Монте Кристо гүн бас нэг өөр гэдэг юм лээ. Шууд англиар бичээд францаар бичээ шууд зэрэгцүүл явчихсан. Нэг тайцсаал нэг аваад бат хоёр дахь нь орж ирэл тэгэл жүжигчтэй адилхан юм уу? Жүжигчтэй адилхан яг нэг киног нэг сценийг хоёр хэл дээр бичээл авчихсан. Тэнгүүд нөгөө дуу оруулах гэхгүй шууд хоёр удаа жүжиглэх нь шүү дээ тий. Францаар нэг жүжиглээл англиар нэг жүжиглээл. Тий оригиналаар хоёр гэсэн үг. Тэгвэл бас айгуу сонирхолтой юм байна. Тэгээд нэг иймэрхүү зүйлс харж агаад ер нь киноны одоо жанр төрөл яаж өөрчлөгдөд вэ? Бид нар юу их үздэг болж ийн гэдэг зүйл сонирхож үзэхгүй юу? Тэгээд хамгийн анхны санаа юу байсан бэ гэхээр ер нь нөгөө rom-com гэдэг юм romantic comedy сүүлийн үед ер нь нэлээ юм гарахад болчлоо тий. Багасчлаа. Намайг бага байхад бол амар их байдаг гэсэн чинь. Тэгээд энэ яг scientifically батлагдсан юм уу? Эсвэл зөвхөн миний мэдрэмж тийм байгаад байгаа юм уу гэд. Тэгээ хайгаад үзсэн чи угаасаа 2001 онд бүр ингээд пик дээр буюу оргил үе дээр байсан. Жилд ингээд 76 зөвхөн Америкт шүү дээ. 76 ингээд rom-com гардаг байсан юм байна. Одоо тэр нь ингээд ер нь унаад явж байгаа. Нэг 20 морь орчим гардаг болсон. Тэгэхээр rom-com за би жоохон нэг кино минь дээр мяаш rom-com хэрэг ямар хөө төрлийн кинонууд вэ? Romantic and comedy. Тэр айгүй хөнгөн. Тэгээд хайр дурлал гарна. Тэгэхээр нөгөө жишээлбэл love actually бол одоо энэ одоо тий хамгийн том хідэн шин гэх юм бол love actually байна. Одоо миний бүр хамгийн дуртай гэх юм бол Notting Hill гээд нэг юм лаг жүжигч юм ихтэй те. Julia Roberts. Тийм Julia Roberts. Хонхоргоогүй юу? Хүн хонхоргоогүй. Хүн хонхоргоо гэдэг чи энийг энийг хэлээ. Байдаг юм Julia Roberts байдаг. Тийм. Анзаарч байгаа юм шүү. Тэгээ харсан чи угаасаа ингэж багасж байгаа. Тэгээ юу орлоод ийнэ гэсэн чи 2010-ад оны сүүлээс ер нь нөгөө DC-ийн Marvel-ийн кинонууд орж ирээд амар юм супер хиро ориентед болоод тэр нь юуг дагуулсан бэхээр кино чин өмнө нэг юм rom-com бол юм stable income байсан юм байна. Доктортой орлого болдог. Тэгин тэр урсгалын зогсоонгуудаа DC Marvel-ийнхаа орж ирснээр одоо 1 биллионы орлого олох юм өрсөлдөөн явдаг болсон нэг киногоор. Тэгээ тэрнээс болоод хийхтэй бас нэлийн болцол юм байна л да. Тэгээд за би одоо нөгөө DC Marvel-ийн үздэгүүд юм болохоор тэгээд жоохон дислэх. Гэтэ би алуулах л гэдэг жилүүл тэгээд бидгүй над бол ингээд бүр ингээд тийм CGI орсон кино гарах. Одоо ингээд нөгөө AI орсон текстийг юм шиг ингээд бүр ингээд нүд хорсоод байдаг шүү дээ. CGI орсон кино гарангууд миний нүд хорсоод эхэлдэг байхгүй ингээд. Тэр хойдолд нэг хогийн ногоон дэлгэж байгаа гэдэг. Би энэ ногоон дэлгэсэн надад харагдаад байгаа байхгүй тий. Тэр жүжигчд нь мундаг байгаа зү. Камерын үзэг амар хэцүүлчих жоох. Одоо ингээд хүн алхаа явахлаар дээрээс дорж юм янз бүрээр харчаас барилгын дээшээ ч юм уу тент нэг хүн дуутайгаа явж байгаа харагддаг шүү дээ. Тэгсэн чинь сүүлийн киноч юм яг нэг юм хавтаад дэлгэц яг нэг юм яг л нэг юм харааны өнцгнөөс хөдөлдөг.
камер чек хийгээ болчихж Одоо байгаа. ингээл нэг дийлбэрч байгаа тесэрч байгаа юм хараа тэнд яг жиннээсээ дийлбэр тесрээгүй гэж бодох надад ямар шуурга. Би хүснээрээ дийлбэрж болно, хүснээрээ тесэрч болно, хүснээрээ нэг юм нөхөр агаардаг үнэсэт байж болно. Тэнгүү чин тэгэл гээл тэгээд тэглээ гэж юу гэж тэгэл тэнгүүд яг тийм чи ингээ анх үзүүд одоо чинь Matrix гарах үед бол тэр тусгай эффектүүд бол үнэхээр зочдуулж байгаа шүү дээ. Ингээл сум удаашраал хойшоо унаал тэгээд сломо явж байгаа шүү дээ. Яг ингээл үзүүд бол анх үзүүд бол вау гэлтэй бүр Matrix-ийг тэр 2000 оны үед гарахад бол ингээл бүр ингээ гайхаж үзэж байгаа байхгүй тий. Тэр үед бол юм бол анх удаа байсан. Гэтэл одоо ингээд үзэнгүүт тэгэл байдаг л нэг тийм одоо хэрн эсрэгээрээ баг ингээд тийм тусгай эффект байхгүйгээр хийцэн. Тэгэл дээр үеийн тэр тийм нөгөө нэг юуны амар бүтээлчээр тэр нэг янз бүрийн эффектүүд одоо нэг чаленж гэдэг 3D мөрөдөө гаргадаг ч юм уу. Тэдрийг ингээ яаж хийсэн бэ гэдэг арын юм харуулдаг те. Одоо ингээл хойно амар том ордон модон гарангууд энэ даа зурцсан тэгээ нэг аслалтаар хийцэн ч байдаг юм уу те. Тэр мэрийг харахад баг эсрэгээрээ айгуу тийм authentic те илүү үнэмшилттэй санагдав. Practical effect амар сайн байсан. Одоо нөгөө нэг Tron гэдэг анхны CGI орсон кино ч гэсэн тэр үед програм яасан анхны геометрийн төрсүүдээр хийснэ. Одоо нөгөө нэг геометрийн төрсөн дээр хүний царай гарахтаа хүртэл ингээд фильм дээрээ давхар ингэж гэрэл тусгаж хийсэн гэдэг байна. Тийм нөгөө нэг яг ер нь бол сэтгэлтэй. Одоо жишээлбэл Stanley Kubrick-ийн тэр нөгөө нэг Space Odyssey шүү дээ. Тэрийг үзэхэд ингээд тэр нэг special effect-үүдийг яаж хийсэн бэ гэдэг нь харангуй те. Тэгш дээр үн кино шүү дээ. Одоогийн шиг ингээд бүр компьютер зүгж. Тэгэхэд амар тийм бүтээлчээр бодож аюу гоё хийжсэн байна. Одоогийн харахаар зүгээр яг мэдээж технологи хөгжил ингэсэн тэгэл гэж байгаа чсэн тэгэл надад бол нэг жоон тийм. Тэгээд тэрнээс болоод юу гэдгийг эргээд бол би бол ингээд кино үзэхээр нөгөө плот харилцан яриан л надад амар сонирхолтой байдаг. Одоо яагаад Куросавагийн кино биднэрт ингээд тэгээ би бол одоо шинэ Куросавагийн фэн байхгүй. Куросавагийн тэр зураг авалтын өнцөг тэр өргөн өнцгөр авч байгаа юмнууд энэ тэр юмнууд биш те. Тэр бол ингээд бүр ингээд одоо дахин давтагч юу ч гэдэг юм эсвэл ингээд нэг үзгээр цаанаа л ингээд гээд дигээд гिचдэг байхгүй. Би одоо DC Marvel-ыг үзэхээр юус наалдаж үздэг байхгүй надад. Та DC Marvel-ээс эхлээд өөрийнхөө дуртай одоо кино ямар кино вэ гэдгийг хэлгүй л нөгөө найруулагчийн хэлээд өрөх чаар хүмүүс чинь зарим нь танихгүй шүү дээ. Одоо яг Акира Куросава гэх юм бол хамгийн алдтай хүмүүсийн мэддэг нь бол 7 самурай гэдэг. Тэр чинь бүр 50-аад оны кино шүү дээ. За тэгээд жоохон сүүл рүү Куросавагийн хийсэн кинод Куросавагийн тэр зүүд бол бас тасарсан кино гэдэг байхгүй ингээд 6-аас 8 зүүд өөрийнхөө зүүдээр хийцэн тийм зүүдлсэн юмнуудаа хийсэн. Тэрний хийц нөө зүүдийг хийж байгаа учраас тэр дотор юу ч байж болно. Гэхдээ тэрийг хийхдээ ингээд кино урлагаар дамжуулаад хийж байгаа зүүд байна. А сүүлд Куросавагийн хийсэн одоо Ран гэх кино байгаа. Раныг хийхэд тул бүгд нь цайз бариад тэр цайзыг шатааж байгаа байхгүй жинхнээсээ. Яг модон цайзыг шатааж байгаа байхгүй тий. Тэгээд Куросава тэгжиж тэр хавийн жүжигчд одоо юу байдгийг тэр юмнууд энийг мэднэ. Яг сүүлд хийсэн амар үнэтэй кинонууд нь бол тэр Рам байдгийг амар өндөр төсөөр хийсэн. Өшөө Кагамуша гэж байдгийг. Бас амар өндөр өртгөөр хийсэн тийм кинонууд байдаг байхгүй. Тэдрийг үзэхэд бол ингээд цаанаал заа ингээд энэ бол нэгдүгээрт мөнгө шин гэсэн юм байна. Хоёрдугаарт гэл ингээд. А нөгөө талаас яг мэдээж CGI бас нэг тийм тохиромжтой юм дээр хэрэгэлсэн кинонд байна. Гэтэ одоо ингээд та нар анзаарах юм бол Бүгжний эзний гурвал Хоббитын гурвалыг үзэхэр Хоббитын гурвал нэг цаанаа нэг жоохон уурай байдаг байхгүй юу? Гялтгар тий. Бүгжний эзэн бол яг мэдээж компьютер график ашигласан. Гэхдээ тийм пилатлан төрхөйгүй санагддаг байхгүй нэг боломжийн хэмжээнд ашиглаад ингээд зогсооцсон байна. Тэгээ одоо энэ гурван жүжигчин ингээд нэг Aragorn, Legolas, Gimli гурав гүхэд өөртөө гүйсэн гэдэг байхгүй юу? Одоо өөрийнхөө нэг ордон тоглох шиг ингээд гүүгээд ингээд ийсэн тий. Тэгээд тэнд байгаа тэр одоо нэг газар зүй юмнууд дээр ерөөсөө CGI ашиглаагүй яг л тэр Шинэ Зеландын яг тэр жинхэнэ гой уус автгаа одоо тэгээ заримдаа нэг кино хийсэн газар хүмүүс ингээд очиод идэг шүү дээ. Тэгэхээр тэр чинь нэг юм нэг цаанаа нэг юм юу гэдэг за энэний хойдолд нэг бодит юм байгаа жинхэнэ уул ус байгаа тий. Тэгэхгүй ингээд нэг компьютероор уул ус гаргаад ирэхэд над бол одоо ингээд тэр бол нэг тийм одоо юу гэдэг гялгар дээрээ гялгар болоо тэгээ тэр нэг тийм жинхэнэ юм байхгүй гэж бодохоор над бол ингээд таалагдав. Тэгэхээр би Куросавагийн дээр сая би хэдэн кинонд хэллээ. Тэгэхээр санаа нь юу гэхээр зарим нэг кинод шүү дээ одоо тэгэл яг ингээд хүнийг гэтээ мэдээж хүн ямар зорилгоор үзэж байгаасаа маа мэдээж ингээд ямар мэдрэмж авах гэж үзэж байгаа. Зүгээр маш сайхан би тэр CGI үзэж байгаа хүмүүсийг нэг буруутахгүй л нэг тийм би амар элитист байгаа. Та нар ийм кино үзлээ. Тэгж зүйл хэлэхгүй. Гэтээ
бас итгэх тийм кино үзээд байх нь бол нэг тийм надад бол жоохон урамгүй санагдав. Гэтэл одоо ингээд нөгөө 12 хугацаартай эргэлт юм байна шүү дээ. Оо тэр өстө классик. Тэр чинь бас ганцхан өрөөнд дотор л Ганц өрөөтэй 12 ингээс ярьсан. Зохиолоос ярьсан. хооронд юм шүү. Тэгэл харилцан яриа л واخгүй. Тэр киног хизээч үзсэн, хаач үзсэн, одоо юу гэдэг 100 жилийн дараа үзсэн, 150 жилийн дараа үзсэн ч яг л айгүй үнцэнтэй байгаад байгаа байхгүй тий. Одоо CGI-тэй киног нэг мөрчгүй. Тийм. Одоо жоо өөрөө Би жоо орчин би хэлээ. мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд гэж тий. Тэрний зартыг зүгээр интернет зартыг. Яг CGI-тэй full CGI-тэй кинонууд дотроос яг ийм гой мэдрэгдээд өөр мэдрэмж өгдөг кино гэхлээр 12 3 нөлөө. Pacific Rim гэх кинод нь шүү дээ. Нэг аврах том роботууд гарч ирдэг. Гэхдээ тэрний 1 2 дугаар ангийн зүрх амар гардаг. 1-р анги дээр нь тэр одоо ингээд хувцаа 2 үн зэрэг ашиглаж байгаа шүү дээ. Тэнгүү тэр өрөө бол яг ижилхэн норн барин тэр хөтөл нөгөө нэг уснаас нь болоод цацсан уснаас нь болоод нэг хүн чи юм галцчих жоохгүй. Тэгээд тэр нэг камерын үнцгийг одоо бодит ертөнцтэй амар ойрхон ойртуулж харуулж байгаа гэж байгаа. Одоо Хонконг зодтолж байгаад найдан зогсож явахт нь контейнер аваад зогсон чинь дотроос нь машин баахан каргонод унжирдаг. Тэгээд ингээд алхангуут нь ингээд доор хүн ингээд холоос харж захт юм чичирдэн штэ. Чичирдэг алслал амар сайтай, үнцэг сайтай. Тэгээд нөгөө нэг хүн хамруулахтай амар сайн байгаа байхгүй. Тэнд дроп ч юм уу хөөрсөн чинь тав гэсэн чинь энд нэг хүн цочиж савж онж байгаа байхгүй. Тэрийг ингээд нөгөө нэг харуулна гэхлээр ялчгүй найруулагчийн мэдрэмж тэгээд хүн гэд яг хинд үзүүлэх гээд байгаа, яг гэж үзүүлэх гээд байгаа гэдэг талаас нь болчиход байгаа. Тэнгүүт одоо 2 дугаар ангид дээр нь болохоор баг нөгөө нэг биднэрт нөгөө нэг хувц өмсгөөд нэг гүйлгцсэн юм шиг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ялчгүй нөгөө нэг хийж байгаа артистийн санаа бас байна. Хоёрт ялцчихгүй тэгэл явж бас нөгөө л мөнгөн дээр л иш буугаал ял та. Сиквел хийх гээл одоо нөгөө нэг бахан франчайзууд чинь дараагийн нь үзэх нь ойлгомжтой юм чинь нэг хэдэн хөр үзэх нь ойлгомжтой гэлс 2 жилийн дотор нэг кино хийчих нь л. Гэхдээ би бол одоо заахан киноны ертөнцийн ярьсантай адилхан одоо нэг компьютер тоглоомны ертөнцийг ч яриа л да. Киноны ертөнцтэй айгу төстэй байдаг. Ингээд нэг бас нэг франчайз одоо Ubisoft гэдэг Assassin's Creed гэдэг хийдэг. Тэгэнгүүт сая одоо ингээд киноны ертөнц төр явахад биш тоглоомын ертөнц төр явахад Game of the Year award-ыг тоглоом руу хөрвүүлчихлээ. Гэтэ яхад хамгийн сүүлд Clair Obscur авч байгаа байхгүй. Clair Obscur бол амар том студийн тоглоом биш байхгүй. Тэгсэн амар authentic хийж байгаа тоглоом байхгүй. Айгу тийм гоё хөгжимтэй тэр хийцлэл тэр нөгөө болж байгаа үйл явдал яг зөвгнөлт маягаар хийж байгаа шүү дээ. Гэхдээ тэрний учир зүггүй графикаар зодод байгаа шүү дээ. Яг тийм урлагийн хувьд айгу тийм ингээ харахад айгу тийм таатай гэх юм уу да тийм тэгж хийж байгаа. За тэгээд тэрний өмнө Baldur's Gate гэдэг тоглоом авч байгаа. График талаасаа тийм амар тасарсан тоглоом биш. Гэхдээ тэр нөгөө тоглож байгаа тэр нөгөө нэг одоо туршлага гэх юм уу тэр юмуд дээр байгаа байхгүй. А сүүлд нь жишээлбэл яг бас Game of the Year аваад тэр нэлээд хүчтэй өсөлж ирсэн тоглоом тэр Kingdom Come Deliverance 2 гэдэг тоглоом байна. Тэр нь ерөөс special effect мэт таахгүй. Гэтэ амар гоё харилцаа яриатай амар тийм удаан нэг өрнөлттэй тэгэл дэрэн дүүрэн ингээл юм уу тариачин залуу байж байгаа л ингээл аав ээжигээ алдаал. Одоо нэг компьютер тоглоомч өөрөө нэг баг ингээл интерактив кино шиг болчиход байгаа байхгүй. Тийм үлээ. Тэр харин одоо яг энэ authentic байх юм чинь зөвхөн киноноос ч гэлтгүй хаасаа үл яваад байгаа юм л да. Цаанаасаа ингээд нэг generated юм чинь мэдэгдээд нь шүү дээ. Тэгээд юуг хараад үзэх юм бол угаасаа generative AI ингээд топ usage-ийг аваад үзэхээр өмнө нь бол за ингээд код бичих хэлтэй алдагдахгүй явж байгаа юм тийм. Тэгээд сүүлийн үед юу нэмэгдээд байна гэхээр дандаа сэтгэл зүйн шин чанартай өөртөөхөө нөгөө ингээд одоо миний хайр дурлалын харилцаа ингээд байна. Миний ажил дээр юм болоод байна, юм тийм болоод байна гэд тэрийг илүү юм нэг сэтгэл зүйчин юм болоод хувийн найзын юм маягаар ашигладаг болсон юм билээ. Тэгэхээр эхтэрхий юм нэг хиймэл ертөнцид ороод эхлэхээр хүмүүс бас яг нэг өөрөөрөө байж чадахгүй болчоод тэгж хязгаарлагчаа. Тэгээ тийм мэдрэмжийг хүсээд байгаа учраас нэг хэсэг магадгүй CGI-тэй кинонууд амар орлого олоод viral яваад байсан бол одоо буцаад нэг тэр мэдрэмж хөрсөндөө буугаад эн чин ийм хоосон таашаал юм байна гэдгийг аюусаа ойлгоод эхэлж байгаа юм болов гэж бодогцсон. Тэгээ би ч яг DC бол үзэхэд үзнэ, Marvel үзнэ. Тэгээ Doctor Strange-ийн фэн. Уг нь бол фэн. Гэтэ Madness-ийг гомдоос. Тэгээ би тэгээд ер нь сүүлийн ковидоос хойш ер нь баг үзээгүй юм байна. Үзье гэж юусоо бодогдохгүй.
Тэгээ ковидоос хойш ямар юм хийж ийна гэсэн чинь бүр хуучин 10 жилдээ уншиж исэн Орсын классик зохиолуудаа эргэж уншиж байгаа. Тэгээд хуучны кинонуудаа эргэж үзэж байгаа. Одоо бүр Жиблигээс эхлээд дахиж эхэлж үзэж байгаа байхгүй. Тэгээ Жиблиг гэхдээ л амар амьдралтай шүү дээ. Амар гоё. Тэгээ яг хоол мол хүртэлтэй зургатаа хоол молны хүртэл яа. Тэгээ яг л бидний өдөр тутмын амьдрал дээр гардаг. Тэгэл нөгөө нэг яг YouTube-ээр дүүрнэл тэгэл Ghibli Disney хоёрыг харьцуулаад Disney дисэлсэн юмнууд байдаг л та. Disney бол бас нэг юм агаар юм ч гэдэг. Ghibli чинь хүн байгаад байна гэдэг. Дандаа хүн байгаад байдаг. Тэгээд хамгийн зөв нь яг Ghibli-г ингээ хүүхдүүдэд ч юм уу ингээд аягүй сайн үзүүлэхэд гоё юм нэг юм амар хар цагаан гэж хуваагддаггүй заримдаа тий. Одоо Mononoke гүнж гээл чинь тий. Тэрэн дээр ингээд баг эсрэг дүр болох гээд байгаа хүн гэхээр одоо тэр нэг Ибоши хатан гээл байгаа шүү дээ. Тэр Ибошиг би л муу хүн гэж хэлэх. Бодож байгаагаар бол би арга Ибошиг таларчих гээд байгаа. Зарим талаар бол баг тий хүмүүс ингээд байр. Гэтэ ингээд яг тэр чинь амар мүлжүүртэй гэдэг шигтэй ингээд хүүхдүүдтэй хамт үзэж юм. Ингээд томчууд хамтдаа үзсэн чинь амар ярьж болохоор байгаа байхгүй. Та нар Ибошигийн талаас харуул яах вэ? Тэр нөө Mononoke-гийн талаас харуул, амьтдын талаас харуул яах вэ? Тэр хаануудын зүгээс харуул яах вэ ч гэдэм ингээ ярьж болно. Тэгээд өшөө одоо юу байдیں۔ Тэр нөгөө бусад өөр юунууд нь шүү дээ. Google-тэнүүд нь шүү дээ. Тэгээд тэр нөгөө нэг ялгаатай одоо Wind Rise Mass чинь аягүй сонирхолтой байхгүй. Миний утас дуурайд байна тий. Надаа Ghibli-гээс бол хамгийн таалагддаг нь Nausicaa байдаг. Хамгийн ихнийх нь гэсэн үг шүү дээ. Хамгийн ихнийх нь эсвэл хамгийн ихнийх нь болохоор илүү ийм гүн сэтгэл үлдээсэн байж ч магадгүй. Тэгээд өөрийгөө бас нөгөө характертай төстэй гэж боддог болохоор. Тийм болохоор үзэх дуртай, дахин үзэх дуртай. Тэгээд сүүлийн үед бас амар их юм кино зурууд гардаг болсон байна л да. Жижигэн кофе шопуудад нэг 15 мав 20 орчим хүнтэй. Тэгээд нэг такс нэг хүнтэй биш те. Нэг 20-30 мянган төгрөгийн төлбөртэй. Тэгж гардаг болсон байна. Тэгээд тэн дээрээс анзаарч байгаа юм гарч байгаа кинонууд нь бас дандаа л юунаас бид нар одоо шууд Netflix-ээс олох боломжгүй, хаа нэг стриминг сайтнаас шууд олох боломжгүй тийм хуучны кинонууд. Тэгээд юмуд байгаа байхгүй юу? Тэгээ бас нэлийн Япон соёл Монголд нэлийн нөлөөтэй болж байгаа юм байна гэдгийг тэндээс харагдаад байгаа. Эсвэл Япон кинонууд анханасаа хийхдээ нөгөө үзэл санаа талаасаа хитрхийн нэг тал руугаа хандаагүй байдаг учраас ингээ олон нийтэд гаргаад хойноос нь хилцүүлэг явуулахад арай башаа хэлгээр мүлжүүртэй байдаг болоод тэгж гаргаад иж магадгүй. Тэгж бодогцсон. Тэмүүлэнгийн үед Япон кино хэр үзэж байна? Ер нь аль улсын киног голдоо үзсэн юм шиг санагдаж байна. Би чинь яалч үтгэл дэлхийн Америкт зэмждэг Холливуд үзэж байгаа. Яг хөө тэр анимыг бол сайн үзэж байгаа. Куросавагийн багшийн сая ярьсан кинонд шал өөр кинод идэгсэн юм. Икиру үзсэн. Икиру гоё шүү дээ. Икиру ялчгүй бодох хэвээр минь амьдрах хэвээр минь гэж амар бодуулсан. Тэгээд богино хугацаанд яасан ч орсон. Ямар нэг юм хийж болох хийх хэвээр минь болд юм байна гэдгийг амар мэдэрч байгаа байхгүй. Тэгэнгүүтээ Рашоманыг үзэж байгаа юм чинь. Нэг юм ингээд хитэн 3 өөр өнцгөөс ярьчихж байгаа лу. 3 өөр юм ярьж байгаа. Тэгснээ хойноос нэг бодит болсон юм ярьж байгаа. Тэгээ бодит болсон юм жисэн бас үлдээ амар сасуулаад дуусчихдээ шүү дээ. Амар сэжигтэй болоод дуусчих. Чи тэр гутгыг аваа шүү дээ. Чи тэгээ гутгыг аваад гутгыг хаана байгаа. Чи тэр гутгны талаар ярьсангүй шүү дээ. Яг би спойлчлаа sorry. Тэр ч амар бодвол ялчгүй бодуулаад амьдрал таардаг юмнуудыг киногоор хийцэн. Ялч Япон бол тэгэл. Тэр чи зохиол нь яг нөгөө Реносука Акутавагийн биш Акутавагийн зохиол юм шилсэн. Зохиол нь өөрөө Ширэнгэн ойд гэдэг нэртэй зохиол байхгүй. Сүүлд нь Куросава кино олгож хийсэн. Нэрээ тэгээ сая ромком гэсэн чинь нөгөө зөрүүд иргэн номгдохстыг үзсэн юм байна. Оо тэр өстөө гоё шүү дээ. Яа. Үзэх хэрэгтэй. Би бол үзэхгүй кино. Дараа нэг хідэн юуг нь үзэл за боол. Тэр та бүгд үзсэн юм уу? Юу яасан зүгээр нөгөө тасалцаа хэсгүүдийг үзсэн юм уу? Би наад тэр кино үзээ. Та киногийн зүг санаж байгаа юу? Санаж Челентаногийн тус. Тийм. Миний өвч. Хүн өөрөө амар юм яж юм бэл ч дээ. Өөрөө зүгээр Америкийн өрөндийн юм шиг нэг юм рок н роллын дуу авигаар дуулчих байгаа байхгүй. Итали хүн сонсголоор Америк хүн дуулж байгаа юм шиг. Америк хүн сонсголоор Итали нөхөр Америк дуу гурилж байгаа юм шиг. Тэгээ хоёр талын хоёулын хоёр улсын хүмүүс хоёулыг нь дисэлсэн байгаа байхгүй. Өөрөөс л хорлонтойгоор л л дээ. Тийм гоё ромком чи яг 2000-ад оны үеийн ромкомуд бол гоё байхгүй юу?
амар би сагуудлаасаа би тэрсэн. бол ромком хэ надад love actually орж ичэл тэгэл зогсож байгаа байхгүй. За love actually бол гоё ясан. Pretty Woman эдэр орно шүү дээ. А тэр нь Pretty ромком Woman орно шүү дээ. Тэр бас хөнгөн хайр дурлал гарч ийн үү гарч. хөнгөн хайр дурлалын кино гэсэн. Тийм ерөөсө үзэх гэж зоохгүй. Гэтэ юу юм бэлээ? Бас ингээд ромком эмэгтэйчүүд нөө арай илүү үздэг гэдэг нь шүү дээ тий. Эрэгтэй хүн ч хүн биш юм. Арай илүү гэж байна. За. Тэгээд гэсэн чинь юм бэлээ. Хүмүүс нөгөө хитрхи стресстэй ингээд тархинда амар их юм бодоод стресстэй байгаад байх тусмаа зүгээр л яг нүднийхээ урдуур ингээд нэг юм хөдлөж явах юм сонирх тэгэж юм стрессээ гаргах хамт ихсэн шүү дээ. Тийм гарах сонирхолтой байдаг. Тэгээд тэн дээр чинь нөгөө нэг хайр дурлал гарчиж байгаа болохоор бас юм нэг жоохон допамин өгчөж байгаа тий догтлуулчихж байгаа. Тэгээд эмэгтэйчүүд юу нэг айгүй хүздэг. Ялангуяа өсвөр насны эмэгтэйчүүд айгүй хүздэг юм шиг байлээ. Тэр би бас нэг хаана газраас харж байсан. Одоо нөгөө нэг Pride and Prejudice бол ромком биш те. Тэр болохоор ерөнхийдөө нэг жанр руугаа нэгтэн. Romantic гэдэг жанр руугаа нэгтэн. Romantic drama. Romantic drama. Тэгээ romantic drama гэж явахаар бол бас гоё гоё кинонууд байна. Өөрчөө одоо юу гэдэг вэ? Ямар ч гэсэн Pride and Prejudice байна. Тийм. За Pride and Prejudice дээр Darcy гэхэр айгу залуу гэж бодов. Darcy. Darcy хамгийн таалагдсан дүр нь хин бэ? Тэр чи аав нэмэр намбагаас үчихэд. Тэр бол амар гоё санагдсан шүү дээ. Тэр нь бол октод нь бол стаж композ гинүүлж байгаа шүү дээ. Тэнд очиод ихнес нөгөө айл яс гортож чадсан нөгөө гэдэгсэн. Чи өстө надад илжиж асуудал толно шүү. Маш олон хүмүүсийн дургууг нь алуулахад өнгөрсөн. Гэтэ аав бол тэгээ тэнд бол хүүхдүүдээ бол яг зөв зам руу өөртөөх нь хүсэж байгаа хүмүүст нь гэрлүүлэх гээд дургуун хүн байсан ч гэсэндээ хүчээ нь хилж үзнэ. Тэр нэг балаа нөгөө арми нэг хурандаа нөхөрлөө. Тийм тэр чинь бас эвтэйгэн зохицуулж байгаа тэр чинь. Тэгээ зохицуулсан явж өшөөрх юм уу Darcy хийсэн байдаг шүү дээ. Darcy хийсэн тэгэл аав бол ямар ч хийсэн. Ээж бол тэнд өстой жинкнээс. Ээж бол яг нөгөө тухайн үеийн жинхэнэ ээж байгаа байхгүй. Яг гэхдээ нөхцөл байдал үг гэдэг л хэвчээ. Над бол одоо Pride and Prejudice нэг шинэ хийх гэдэг юм байл шүү дээ. Тийм үү. Яхад нэг хийх гэж байгаа юм байна. Тэрний өмнө тэр нөгөө Keira Knightley-гаас өмнө хийгдсэн 3 ангитай миний юу гэдгийг Pride and Prejudice тэгээ Jennifer Aniston нөгөө бас нэг английн жүжигчин дагсан. Тэр бол бас амар надад 3 ангитай учраас илүү тэр нь арай удаан хэмнэлтэй явж байгаа ч бас гоёс. Яг сүүлд хийсэн нь бол хүмүүс янз янз л байд юм л та зарим нь гоё гэдэг зарим нь тийм. Сүүлд хийсэн нас тэгээд нөгөө тоглосон жүжигчдээсээ болоод нэлийн гайгүй явсан байж магадгүй. Keira Knightley өнгөө явдаг үстэй. Яа. Нөгөө гол дүр дээр нь Keira Knightley тоглох гэсэн чинь их чинь өөрөөс нь царайлаг байх хэрэгтэй байхгүй. Зөвхөн тэр тэгсэн чинь зохиолч нь харчаад наа чи арай л хөрхөн байна да гэснээр Keira Knightley өөрөө тоглох гэж буугаад очиод дуулсан чинь харснаа өө за болох юм гэсэн. Тэгээ нэг болцсон шиг болгож шиг гараас гэж. Тэр бол миний бодоор Rosamund Pike бол хиний Jane Bennett-ийн дүрийг бол айгүй гоё гарсан. Айгүй гоё ихчлэг, айгүй тийм намблаг эмэгтэй дүрийг айгүй гоё гарсан. Надад би тэрнээс хойш Rosamund Pike-ийн кино гэдэг. Rosamund Pike-ийн зарим киноч эвгүүлдэ одоо тэр нөө Gone Girl бас хэцүү шттэ. Тэгээд ялч зохиол нь өөрөөс Jane Austen-ийн зохиол болохоор киногийн нэг тийм мөлжөртэй л ялчгүй зохиол тоо. Одоо Jane Austen-ийн талаар жишээлбэл эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүс яваад. Тийм нэр үзэл бодол ямар хөө байдیں۔ За би бол Jane Austen-ыг одоо бүр лаг байнгын уншигч нь гэж хэлэхгүй. За тэгээ алдартай нэг хэдэн зохиолуудыг бол уншсан. За тэгээ би өөрийнхөө үзэл бодлыг сүулт нь хэлнэ. Эхлээ эрэгтэй талаас нь сонсож байгаа. Jane Austen гэж ганц киног л үзсэн шүү дээ. Кино талаасаа тийм кино талаасаа цаад зохиол чинь ямар хөө санагдав. Тэгээ нэг л кино үзсэн юм. Нэг л кино үзсэн. Өөр нөхцөлөйдөг бол амар гоё явуулсан. Тэр тэгээд ялцчгүй бүх өнцгөөс нарахлаар амар justifiable байгаа юм л да. Ялцчгүй л амьдралтай зохиол байгаа. Тэрийг би бас мэдэхгүй байж байгаад үгийн хойноос нь түүх хуулж байгаад өө чаавс идэр чинь эмгтээчүүдтэй өмж өгдөг өвлөж болдгоо байсан юм байна штэ гэдгийг хүртэл ухуулах. Тэгээд нөгөө дөрүүдийнх нь бодож байгаа реакцлж байгаа нь ялцгүй тэгэл нөгөө нэг Quentin дурлаад янз янз зуулаад тэгэхээр амар ордог юм байл. Өмнө бол англи хэлээ сайжруулах гэж үтсэн. Тэгээд жигтэс нөгөө нэг английнх нь үг нь хэлэг нь ороод бусд нь урцсан бол дараа нь юм болоод үтсэн юм бас жоо юу л жаргах цагт аян сонсож зовох цагт үгийг нь ойлгоно гэдэг тийм болсон бас тэр чинь. Хүмүүс би бол Jane Austen-ы тэрийг үзсэн, Sense and Sensibility-г үзсэн. Яг зохиолыг нь бол уншиж байгаагүй. Гэхдээ яг ингээ кинон дээрснийх нь нөгөө
эмэгтэй хүмүүс эмэгтэй зохиолч эмэгтэй дүрүүдээ гаргаад эрэгтэй дүрийг яаж харж байна. Яг Jane Austen-ыг үзэхэд тэр нугаас нэг юм юу ядах вэ? Жон феминист. Үгүй феминист гэхгүй. Тэгэл эмэгтэйчүүд өөрсдийнхөө нүдээр л харж байгаа л харахыг зорж байгаа гэсэн үг шүү дээ. Гэтэ нөгөө Jane Austen-ыг нэг тийм кодын уншдаг гэх юм уу гэхээр их анханасаа гайгүй харагдсан эрэгтэй дүр бол ер нь жоохон шог байна. Шог харагдсан. Шог харагдсан эрэгтэй дүрүүд бол ер нь бол гайгүй харагддаг. Тэгээ бодчихгоо ер нь зохиолууд дэр ингээд баг болчдөг байхгүй тийм ингээд өвчлэн нөгөө нэг хүнийг анханасаа буруу ойлгох ч гэдэг юм уу тэр имийг ер нь харуулж зорьсон гэх юм уу та тийм. Тэгэхээр ингээд тэр юм тийм ингээд юм бол харагдж байгаа шиг байдгүй шүү. Эмэгтэйчүүдээ ч гэдэг юм уу сүүл залуучуудаа ч гэдэг юм уу. Тэгээ тэр ингээд амьдрал бол юм харагдж байгаа шиг энгийн биш шүү гэдэг имийг бас их аль бол харуулахыг зорьсон юм болов уу. Тэгээ бодвол нөгөө нэг өсвөр насны охтууд их уншдаг учраас аль бол тэдрийг бас нэг жоохон хатуужуулах зорилготой гэх юм уу те юм дээр ингээд бас ингээд дэрвээд иж болохгүй шүү гэсэн талаас нь битсэн юм болов уу гэж. Амар боловсролын шинжтэй юм шүү дээ. Би бол тэгж боддог. Тэгээ би бас тийж боддог. Би анх нөгөө Jane Austen-ы Pride and Prejudice чинь номоор нь англи ном бас англиээс сайжруулах гэдэг. Англи номоор нь аваад бүр анх удаа номон дээр ингээ балаар бичсэн ном тэр байдаг байхгүй. Тодруулагчтай үг мөг тодруулаад доор нь бахан тайлбар бичсэн. Тэгээд тухайн үедээ уншичаад надаа нэр амар амьдралаас хол санагдчихсэн. Юу гэж юм байд явах нэг юм бодож юм бол. Харин тийм нийгэм нь хоолоогоод байгаа учраас жоохон тийг санагддаг л юм лээ. Тэгээд ингээ жоохон нас явахын хэрээр. Нас явахын хэрээр жоохон амьдрал үзээд эхлэхээр тийм гол хэлгээд байгаа санаа нь эмэгтэйчүүд чинь нөгөө айгүй сэтгэл хөдлөлөө айгүйх дагдаг. Тэгээд үнэхээр тэрийгэ дагаад сайн явсан ч байна, муу явсан ч байна. Гол нь хүнийг танихад хугацаа хэрэгтэй гэдгийг л сайн ойлгуулах гээд байдаг юм байна да. Би нэг нууцаад хэлчих юм. Би Jane Austen-ы нөгөө дараа нөгөө номыг олж явж байгаа гэх юм уу PDF-ийг олж явж байгаа. Би Darcy-ийн бүх захиануудыг бүгдийг хуулж авах гэдэг юм ингээд бүгдийг копиж явчихсан. Дараа нь хэрэгжилж байгаа. Тэгээд би бол Darcy стилийн 2-3 захиа бол явуулж исэн. Тэр чинь нөгөө цаг нөхцлөөс болоод амар гард юм л дээ. Ер нь хизээ хамгийн сүүл захиа биш үү? 4 жил юм уу? 4 жил. Тийм харин захиа гэж 4 жил юм шүү. Харин захиа. Тийм тэр 4 жил. 4 жил юм. Харин захиа хамгийн сүүл хизээ гэж. Please don't go гэдэг. Би битсэн хизээ юм болоо. Би одоо юу л яасан бах та. Нэг 6 мургаан жилийн өмнө бичсэн бах. Америкт байх үедээ бичижсэн гэсэн үг тий. Тэмүүлийн хувьд хамт байжгаад бичсэн юм ба шүү дээ. Тиймэрхүү хамт байхдаа бичсэн. Тий зүгээр ингэж яахгүй нөгөө одоо захиа бичиж байгаа соёлч ингэж яах мартагдчихсан шүү дээ тий. Тэгээд хизээ бичиж гэнэ гэхээр нэг бол нөгөө холын зайны харилцаатай. Ийш тийшээ явцсан үедээ бичээд яг ингээ хамт амьдраад нэг гэрт байгаа. За 7 хоногт өдөр болгон биш юм аж гэхэд ингээд тогтмол уулзаад явж байгаа хүмүүс ер нь хэр захиа бичдэг юм болоо гэж сонирч байгаа хгүй юу? Би хамт амьдраг бол мэдгүй. Зүгээр л 2-7 хоногт тогтмол 4-5 ч юм уу за 2-3 уулзчихсан юм. 7 хоногт нэг бол тэр чинь олон байж байгаа сүлдээ бол нэг л болсон л доо. Нэг болсон л доо. Тэгээд яг байнга л бол гэхдээ нэг сар март бол нэг яасан шүү. Тэгээ нэг орон зайн хувьд холдоогүй хүмүүс хоорондоо захиа өгөх ямар байдаг болоо гэж бодохгүй юу? Нормат гэлээ шүү дээ тэр чинь. Тэгээд бас уулзаад ярихлаар чинь Орчлоогийн цаг чинь бас баг шүү дээ. Тийм шүү дээ. Цаг баг хийх юм их ярих юм их байдаг. Тэгэл явах тэ тэрийг бас бичэн штэ хүн чинь. Тэгээд миний бодлоо захиа очих амар тийм нэг үүрэ шигтэй гэх юм уу. Яриа чи ингээд айгуу тийм юу штэ тийм ингээд өстө нэг зэгцгүүч гэдэг юм уу ингээд нягт биш штэ. Захиа бичиж хүн чинь амар бодно штэ. Яаж зохион байгуулах уу, яаж илэрхийлэх үү, ямар үг сонгох уу. Тэгээд илүү тогтун бичнэ, дараа нь засна. За энэ л компьютер дээр шивж байгаа тохиолдолтой. Тэгээд би болохоор нөгөө гараараа захиа бичих нэг асуудал нөгөө миний гар бичих. Эмчийн бичгтэй. Нөгөө үзэрийн бичгтэй ч гэсэн дээр тамтаггүй муугаа бичин. За тэгээд тамтагтай болгоо бичиг эхлээд нь шивчин. Тэрийг хуулна. Хуулахтаа амар хичээнгүй хуулдаг зорино. За яг нөгөө яг хүнд ингээ гараар захиа өгөөг үлдэх зорино шүү дээ. Гэтэ сүүл дээр нь бол бууж өгөөд зүгээр сайхан компьютер дээр л айгуу гоё бичиж. Тэгээ ер нь яг миний гол зорилго шин тань
тэр нөгөө нэг гоё сайхан бичгээ харуулах гээд байгаа биш те. Яг мэдээж хөвлөн гаргана. Тэгээд энэ гар үсгээ зурдаг ч юм уу эсвэл янз бүрийн тамга тэмдгээ дарддаг ч юм уу те. Нэрийн тамга эсвэл символоо ч үгүй юм уу тиймэрхүү юмудаа яах ч юм уу. Тиймэрхүү байдлаа. Тэгээд ер нь бол ингээд шивэд явж явах үед ч гэдэг юм уу тэр юм дээр бол амар тийм тэгэл хүний онцлогтой хүн юугаа тэр нь лөө оруулах өөрийнх нь л тэгэл оркестр найруулга гэдэг шиг тэг хөгжмийн зохиол гэдэг шиг найруулгууд л явна шүү дээ. Тэр хүн одоо бидний харилцаа чинь дуугаар явж байгаа шүү дээ. Дуугаар явж байгаа тэгээ тэр нь дундаа алдагдана. Тэгээ нөгөө яг оюун санаагаар холбогддгүй юм чинь яалтчгүй л мэдээллийн цаасаар холбогд тасарчаад байгаа байхгүй юу? Дутуу мэдээлэлд хүргээд байгаа тэгэл захиа бол ядж л тэр нэг чүд ойртуулах гэсэн л хэлбэрний болов. Тийм хэлбэрний болов л гэж боддог. Үгийн тэгээд хараад ярьж итэл нөгөө нэг реакц орж ирж штэ. Интеракшн орж ирэнгүүт тасраал, сарнаал. Тэг өөрийнхөө санааг дунд нь таслахгүйгээр бүтээн илэрхийлье гэвэл бас захиа гэж болж штэ. Тийм. Хоёрдоо захиа гэж нөгөө дахин уншаад гэж болно. Нөгөө юу болсон, яасан. Тэр юмнууд амар чухал санагддаг. Яг тэгэхээр хүний санах хувьсдаг гэдэг нь айгүй ойлгомжтой. Яг миний л санах хувьсдаг гэхээс илүү хүний тархичин өөрөө нөгөө саний гэж бодож байгаа зүйлээ тодруулаад санахгүй гэснээр ингээд нуучдаг маш ухаалаг. Зовх юм аа үгүй яаж байлах вэ болчихж байгаа юм. Мартын штэ. Айгүй байдлаар сонгож сандаг. Сонгож сан. Тэгээ тэрнийг өөрчн. Тэгээ бүр тиймэрхүү тохиолдлууд бол ингээд амар ажиглагддаг юм байна. Тэгээ сүүлдээ бол тиймэрхүү тохиолдол гарахаас болгоомжлохын тулд ер нь бол хүмүүс зөвлөхөд бол хүн амьтан лөө янз бүрийн мэйл ч юм уу ямар нэгэн байдлаар текстэр үлдэх хэрэгтэй. Тэгэхээр ер нь өөрөө өөртөө ажиллагдсан одоо уг нь бол тийм өдрийн тэмдэглэл гэдэг юм бол миний бодлоор айгүй тийм чухал зүйл. Тэр нь юундаа нэг амар өөрийнхөө юм умыг нэг дараа үедээ үлдээмэлдэг эцсийн зөвлөв. Зүгээр өөрийнхөө амьдралыг юу болоод байна вэ гэдгийг дахин харах энэ тэр юмнууд дээр бол амар хэрэгтэй юм л. Тэгээд би бол одоо шинэ ховдоо өдрийн тэмдэглэл бичсэндээ хачаа сая бол бас нэг янз бүрийн юм дээр айгүй тийм ихтэйхэн тэгээ өөрийнхөө босон явдлууд айгүй гоо санаа явахд надад хэрэг болсон байхгүй юу? Ер нь амар хэрэг болсон надаа. Тэгээд хоёрдугаар өөрийнхөө нөгөө нэг гажуудал байна уугүй гэдгийг шалгахад тий. Би яг 3 сарын өмнө нэг юмны талаар юу гэж бодож ирсэн. Гэсэн 3 сарын дараа би шал өөр юм бодод байвал за чи 3 сарын өмнө нэг ийм ярьж ирсэн юм биш үү? Эсвэл хүмүүс тэгээ бичихгүй болохоор 3 сарын өмнө өөрийнхөө тэр бодож исэн юм мартаад угаасаа юм байсан би угаасаа мэдчихсэн ч гэдэг юм тийм ахаад өөртөө түүх зохиогоод эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр тэр чинь тэмдэглэсэн байгаа юм бол түүх зохиож чадахгүй. Тэр үед яг тухайн үеийнхээ сэтгэлдлөө тухайн үеийнхээ байдлаар тас түсгээр бичсэн байгаа юм чинь би нэр үед энэ ингэж бодсон юм байна шүү дээ ч юм уу сони юм даа гэдэг. Тэгээ тэр чинь нэг тийм харьцуулах боломж үүсэж байгаа юм. Тэгээ хүн чинь ингээд яг хэдийгээр бусд хүмүүсийг заастаа өөрчлөгдөж ийн ингэж ийн тэгж ийн те. Одоо шал өөр хүн болчих гэдэг хэрнээ өөрөөрөө л яг тэг шүүх тал дээр маш муу юм шиг байна те. Өөрийгөө шүүх, өөрийгөө нэг юм номд нь оруулаад, тэгэнд нь оруулаад ээж байгаа талтай. Өөрийгөө тэгтээ хөндлөнгөөс саргалаар өс тэгээд хэцүү байна. Айхад идэв шүү дээ. Яалчгүй л айж байгаа юм л да. Хис юмнууд ялчгаа харахлаарэ тэмдэглүүд амар чухал санагдав. Тэгээд тийм би хаас яг ингэ тэмдэглэл бичдэг. Гэтэ надад нэг юм ажиглагдсан. Миний дотоод хүн бол тийм амар өдрөг хүн биш юм шиг байна. Миний тэмдэглэлүүд ингээд ерөөсөө л яг нэг тийм амар драматик гонхтой зохиолоо чиглэл юм яваад идэв. Тэгээд тэгж бодохоор хаяа яг ингэ жоохон сэтгэлээр унсан үедээ тэмдэглэл бичгээсээ жоохон айгаад ингэ бүр амар гоног готролтой юм биччихвэдэ гэж бодогдоод идэв. Бичил хэрэгтэй. Бичлэр чинь нөгөө гарцдаг амар тайвширчдаг. Үгүй юм лээ. Тайвширдаггүй бичээдээ тайвширдаг байхгүй тэр чинь. Тэг яг тэгэхээр баланслуулах юмнуудын зөрүүлэл хийх юм биш үү? Миний бодлоор юу гэдэг чинь. Би бол энэ тэндээс янз бүрийн сонирхолтой тийм юу гэдгийг хүмүүсийн тэмдэглэсэн юмнуудаас имжлэл оруулаад тий. Анимны гоё өгнүүд байвал тэдний чинь яг ингээд энэ үед юм. Яг хөө тэгээд тэр бол нөгөө юунаас одоо ингээд нөгөө монтажи ингээ эсэгээ бичих та дунд нь байгаа латин мөрнүүд оруулж тэгээд тэр нь дандаа Хорас ч юм уу эсвэл хинчүүдийн тийм Сенека ч юм уу тэдрээс дандаа ишилсэн юм яруу найргуудын мөрүүдийг ингээ бат оруулсан гэдэг шиг. Тэгэхээр ингээд тэнд айгүй гоё илэрхийлсэн байв би шинээр илэрхийлэх шаардлагагүй гэж үзэх юм бол угаасаа монтын өөрийнх нь юм байна шүү дээ. Би ямар тохиолдолд ишилдэг вэ гэхээр угаасаа миний хэлэх гэсэн санааг их үзэгсэлнтэй гоёор хэлсэн байвал би ишилт юм а гэдэг шиг. Тэгтээ тэр айгүй гоёор илэрхийлсэн байх юм бол би тэрийг нэг шинээр өөрөө бичижсэнээс шууд хүний ишлийг оруулаад ч юм ингээл пат гэж оруулчихдаг тий. Тэгмээр юм лээ. Би одоо сүүлийн үед анзаарч байгаа юм
юун дээр тэмдэглэл дээр чойнмын шүлгүүдээс амар хишлж оруулдаг байлаа да. Яг хуу ер нь дуртай. Гэтэ нэг шүлгийн төлөө амар дуртай байсан чинь сүүлийн үед бусдыг хараад тийм нэг 2 мөрөөр нь салгаад. Энэ бас нэг тийм жоохон нэг гоё шин юм хийчмээр байна. Нийгмийг өөрчлөмөр байна гэсэн нөгөө нэг амар баатарлаг үзэл санаатай холбогдоод айгуу ингээ наалтаж орж ирэх шиг байгаа юм. Тухайлбал ямар мөр тэг болохгүй. Өдрийн тэмдэглэлээс задлж болохгүй. Тэгж байгаа юм билий. Өдрийн тэмдэглэл бичих соёл ер нь хэр өргөнд харгасан мэт юм бол Монгол. Би одоо ингээл иргэн тойрныхоо хүмүүст харахад бол одоо чамааг өдрийн тэмдэглэл хийгээ бичиж байгаа. Би яг шаардлагатай нуудаа л OneNote дээр урчдаг. OneNote. Би бол бичлэг гэж үздэг юм байна шүү дээ. Тийм бичлэг гэж үздэг шүү дээ. Тэгвэл одоо мань 3 бол энэ бичлэг 3%. Гэтэ 100% бичиж юмс. Гэтэ ингээ бас заримдаа нөгөө ямар маягаар бичиж ийн гэдгээс болдог байх л та. Гэтэ яг ингээд бичдэг хүмүүс бас байдаг ахгүй. Би хүмүүстэй уулзаж чи өдрийн тэмдэглэл бичдэг гэдэг асуудаг. Уг нь хайртай бодохоор хүмүүстэй уулзаад ингээд янз бүрийн юм жижиг сажиг юм ярьж байгаа бас ийм гүн яриа ярил ёо гоё байгаа хгүй юу? Симпозиум юу биш ээ. Юу л хэлдэг. Симпозиум биш ээ. Тэр чинь нэг гоё үгээр хэлээд идэг шүү дээ. Юу? Хамтдаа өдрийнхөө нэг гоё сэдвүүдийг ярих. Deep яриа өрнөх. Big Mac тэр дээр нэг гардаг шнэ нэг тэр. Тийм. Яг нэг тийм юм айгу дутагддсан юм шиг санагдсан. Яг оюутан байх үед 10 жил байх үед ингээ бөөндөө ингээл тэ жихнээс амьдрал мэдгүй болохоор иймэрхүү юмнууд болоо явчихдаг. Яг ажил дээр гараад ингээд ийм нэг хүрээлэлээсээ холдоод тогтмол уулзалт нь багасаад тэгэхээр хүмүүс хооронд нэг тийм гоё гүн гүнзгий яриа явах тийм юм айгу дутагдсан юм шиг санагдтыг. Ер нь бол дутагдсан байх. Хилний байх ёстой зөвлөлүүд. Тийм. Бид нар харин ч нөгөө нэг багасцсан нэг юм байгаа юм шүү. Уг нь бол өмнө нь бол нөгөө нэг ажилчин бараг full time тэгээд ер нь бол санаа нэгцэн хөтөлбөртэй хамт явж байгаа. Үгүй чинь тэгээд бас нэг худлаа нэг клуб дээр очиж тийм хүмүүс ярьдаг байсан юм шүү. Нэг одоо үлдвэрчний хэвлэл дээр очиж гэдэг юм уу. Гэтэл одоо бид нар чинь нэг уулзалт амар багассан. Тэгээд хамаг амьдралд юу татгч нэг хэрнээ сошиал медиа ч юм уу эсвэл юу гэдэг чинь тэгээд Instagram, TikTok юу гэдэг тэгэл тэр нэгнүүдийнхаа doom scroll-ийг л хамаг бай болчихж байгаа байхгүй. Амин сүнсгүй зүгээр нэг хэлбэр шинжтэй юмнууд яваад энэ. Тэнгүүд одоо энэ тэнд очиод зоригтойгоор тийм яриа эхлүүлж сурах хэрэгтэй юм шүү. Нэг үл чамаа нэг хагас галзуу гэж одоо хүмүүс заагаа. Энэ үү яах гэдэг. Харин тэгж бодохоор за эмэгтэй хүний хувьд бүр эрэгтэй ч гэсэн ялгаагүй. Эрэгтэй хүн дээр бүр илүү бүр илүү яг очиод тиймэрхүү яриах юм л энэ намайг сонирхоод байна. Үнэ. Гэхдээ энэ хүн чинь ингээд нэг тийм гүн төвчний яриа ярих чинь магадгүй ингээд нэг тийм байсан. Гэтэл яг ингээд нүүр царайг нарахаар тийм яриа ярингууд ингээд бүр ингээд дутагдсан амар мэдэгдээд байгаа байхгүй тийм ингээд жоохон одоо тэгэл өдөр тутмын ямар ингээл нэг ажил хэрэг нөхшөө инээ тэрээ да тэгэл нөгөө нэг хажуудаа явж байна тэгэл явж ирсэн бүр ингээд тэр нэг уртлын нэг плат нь тодорхой тийм тэгээ бүр ингээд нэг юм ёс төдий хоорондоо шийдэлцдэг өгнүүд байгаа байхгүй тийм тэр бол жоохон ингээл эсвэл нэг тэгэл нэг өөрсөндөө ямар ч байдлыг нэг ус төр ирдэг тэгээ одоо тэр ерөнхий сайдын шийдвэр гаргаад инээ тэрээ манайс яг үндэ яг маргаашийн амьдралд наалтах нь бол айгүй удаан байхгүй тийм. Тэгэл нэг бол ингээд өөрөөсөө заяа нөгөөс бүр сэдв болтгол цаг агаар гэдэг шиг тийм. Амти ойр тэстэ бороо тийм. Бороо гоё нөө. Тэгэл яг зүгээр ингээд жижүүрний гихтээ ингээд тэрнээс нэг алхам хойлоо ингээд нэг тийм урагшлаад ярьчих л. Би сая нэг бас нэг нийтийн нэг үйл ажиллагаанд явчихсан тийм. Хүмүүстэй ярьж ирсэн юм би тэгээ намаа нэг хүмүүс нэг багшиж боддог болохоор бас нэг хай нэг тийм юм ярингууд нэг амар таалагдах гэдэг бодохгүй тэгээ за багш лекцэн уншиндаг уучраа айгу амар байдаг тийм. Тэгээ би тэгэхгүй ингээд хүмүүс ингээ яасан чи ингээл нэм гэж ямар ч ярианаас болол үлээ би тэгэл нөгөө нэг сүүлийн үед ингээ хүмүүс рүү очиод наадларын гурвалж ингээ тийм амар ярих төртэй болчиход байгаа байхгүй тий. Тэгээ хүмүүс ингээ юм янз бүрийн проблем ярих асуудал ярих дандаа л нэг бол хөөхий би гэж ярьдаг тий. За би бол ийм байсан миний трам. Би одоо ингээ янз бүрийн подкаст нэр одоо нэг трама гэдэг сонсохоор одоо бүр тэрдэг. Траматай тий. За жинхэнэ клиникүүд тодорхойлогдсон хүн траманууд үнэхээр байна. Зүгээр нэг худлаа нэг ингээл бас юм трама марамаа солиороод хэлэх надад бүр ингээд чиний наа чи өөрөө трама гэж санаж байгаа юм гоё тий. За тэр нь ч юм. Гэхдээ ингээд тий юм бол трама марамаа гэл амар ингээл яг зүгээр тодорхой юм зүгээр өөрийнхөө тэр сэтгэл зүйн төлөв дээр шошоглох гэдэг бол айгүй зөв тий. За би уурлаад байна би ингээд надын юм тохиолдсон байна. За тэгэхгүй ингээд Адлер хэлж байгаа байхгүй тий ингээл ад үзэгт зориг гэдэг ад жаргалтай байх зориг гэдэг хоёр ном байгаа. Тэрийг бас сонирхоод үзвэл тэнд тэгж байгаа байхгүй тий.
Ингээд нэг үл хөөрхий би надад ийм тохиолдсон хүүхэд байхад надад нэг ийм тохиолдсон учраас ингэсэн би эсвэл азгүй хүн би ийм хүн би өөртөө итгэдэггүй би угаас азгүй амтан ч гэдэг юм уу. Эсвэл нөгөө талд нь юу ярьдаг вэ гэхээр хөгийн амтан гэж байгаа. Тэрнээс тус намайг хүүхэд байхад ингээд дээрлэгсэн эсвэл юу гэдэг намайг тэр хичээл дээр хоногсон ингэсэн тэгсэн тийм болсон гэдэг. Тэгээ энэ хоёрыг ингээд яриад байвал бас дуусахгүй гэж байгаа. Ингээд яриа л байвал цутаалаа байвал тийм ингээд нэг буруугаа ингээд нэг үл өөртөө өгж гэнэ гэж юу яг өөртөө өгөхгүй байхгүй. Тэр өнгөрсөн цагт байгаа өөртөө өгч байгаа байхгүй. Тэр гадна талд өгч чинь гэсэн үг шүү дээ. Хөгийн амтан гэдэг бол угаасаа гадна талд өгч. Тэр ингээд өөрийнхөө нэг бол өөрийнхөө өнгөрсөн үед гэж гадна талд наадаг. Эсвэл нэг өөрийнхөө гадна талд наадаг. Тэгэхээр гурвалжингийн гурав тал нь юу гэхээр одоо тэгээ яах юм бэ гэж байгаа байхгүй. Тэр нь айгүй илүү одоо нөгөө нэг ирүүлэх юм одоо ингээд нөхцлөөдлөөс гараа. Тэгээд яг тэр уулзсан дээр ирсэн чинь ингээд багшаа ингээд тэг ингээд гой залхуулахгүй ингээд гой ингээд ягаал фейлдэл тэг ингээд яарал тэгэл амар өөрийгөө зэмлээд байна. Өөрийгөө ингээд бараг л би чадахгүй дээ гэл ингээд. Үгүй чи тэгээд хизээч хийхгүй бол тэгэл чи бүр ингээд юуч болохгүй зүгээр ингээд 0 штэ зүгээр ядаж хийж үзээд ингээд унах юм бол чиний амжилтанд хүрэх магадлал чинь 0 тгээс тэр ингээд оролдож үзэл зөрөгтэй байгаа л ингээд явал тэгэл яг тэ унсан үедээ унчлаа за бос гэл нэг тэр юм амар ингээд нөгөө талаас ингээд нөгөө нийгэм нэг тийм өөсөйгүй юм харуулах гэдэг. Сошиал медиагийн хамгийн хогийн юм тэр шүү дээ. Амжилтанд хүрсэн гялцэл одоо ингээд хөдөө гадаа явах үедээ ингээд амар гоё юм харууллаа л ингээд хүн диважингийн юмыг харуулцдаг. Яг үндэ тэнд нь хогийн ялаа ингээл энүүгээр нисээл ингээл энд тэнд очиод нэг шумууланд хазуулаад нөгөөдгөө захтнаал тэгээд шаварт суугаад нусаа хацартаа нааж байгаагаа ерөөсөө харуулахгүй. Хамгийн сүүлд нь амар гоё үзэсгэлэнтэй амьдр очиод нэг кофе ууж байгаагаа харуулчихсан. Ингээл харуулсан. Тэгвэл хүмүүс ингээд тэрэнд нь өөрийнхөө юм ингээд харцаа. Тэрний цааталт байгаа юмнуудыг харуулахгүй дандаа юм гоё юмнуудыг харуулдаг. Миний бодлоор баг тэрнийг хөдөө явахдаа яаж нусаа хацтаа нааж байгаагаа харуулсан контент юу би баг үзмээр байхгүй те. Нэр итий. Энэс болгоомжлогтой байна. Тэр чанал учраас амар явдаг. Тийм үү. Тэгээ одоо харин хүмүүс яалтчгүй нэг тийм authentic гэдэг байна шүү дээ. Authentic амьдмэр урчих гэдэг шүү дээ. Тэгвэл тэгэл нэг юм гялцэлтэй ингээл үзүүрийг харуулсан ингээл нэг юм хийхэр бол тэр юм чинь тэгээд яг үндэ ингээд хүнийг одоо гэхдээ ингээд нэг сошиал медиа дээр хүмүүс бас сошиал медиа шиг ингээд гараад нэг 20 жил болж байна. 20 жил болсны дараа ер нь эргээд бас нэг жоохон үнэлж эхлэх гээд байгаа шүү. Би эндээс юу юугаа авах уу, юуг нь хаях уу, юу нь яах вэ? Тэгэл өөрийнхөө амьдралыг яаж босгох уу, харьцуулах хэрэгтэй мүү үгүй мүү, харьцуулахаар юуг нь харьцуулах ч гэдэг юм айгуу жоохон бодолтой байх хэрэгтэй болж байгаа шүү байна л да. Тэгэл хэрэглээний хавьд сураал явж байгаа л. Яг уу өөр нөхцөлд нь байж байгаад бид нар чинь шилжсэн хүмүүс шүү дээ. Ер нь бол зүгээр анхнаасаа тим юм дээр явцсан хүмүүс яах юм бол тоо явж байгаа хүмүүс одоо жоохон хүүхдүүд чинь шууд тийм рүү жинкнээс нөгөө нэг уцаараа нөгөө нэг аав ээжийнхээ утсан дээрээс слоп үзээ сурчиж байгаа шүү дээ. Энэ бол тэгээд энэ тэгэл нөгөө дижитал тайлбарлал гэдэг юм те нөгөө сошиал медиаг яаж хэрэглэх вэ яах вэ. Тэгэл эргээл буцаагаал нөгөө юуг нь л үгэн л хөстэй л байна. Яаж хийж байгаа нөгөө явсараа нөгөө философи руу л очих л байна. Философи ч тэгээд нэлээ хөөрхөө өөрийгөө зовж бодох хэрэгтэй болчихж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөхдүүд ч юм бол нөгөө нэг 30 секундын пат. Тэгэл одоо энэ тэр өөрийгөө зовоодаг процесс ерөөсөй байхгүй. Цаад чинь цухтаад байгаа юм шүү. Тэрнээс цухтаад байгаагаас болоод хүн хоорондын харилцаан дээр ч юм хөнгөн сэдвүүд дээр ярьдаг болж чинь. Гүн асуулт асуухаар хариулах гэхээр яг өөрийнхөө учрыг олоог байгаа учраас мэдгүй. Өөрийгөө ч мэдгүй анх удаа бүр сонсож байгаа болчих. Анх удаа бодвол чи ингээд нойр чин 3 хоног ингээд айгүй хэцүүдэд явж байгаа чи шалтгааны нь юу гэж очиж гэх юм бол тэр хүн баг намайг мэдрэл муутай л гэж бодно үсттэй очингууд ингээд. Чи хойроо ингэц юм уу тэгц юм уу. Тэрний орон зүгээр очил за ажил яаж ийн гэвэл ингээд хамгийн амар байгаа байхгүй юу. Тэгээд эн чин яг бас юм гэр бүлийн харилцаан дээр ч очиж нөлөөлт юм шиг байна. За гэр бүлийн харилцаанд одоо энэ миний уншсан байгаа scientific paper дээр яаж ийнвэ гэсэн чинь ийм сүүлийн үед яагаад гэрлэлт хойшлоод ингээд болзоо тийм олон давтамжтай байха болоод байна гэсэн чинь just talking гэдэг юм шинэ үе шат гарцаа хэлбэр гарцаа яагаад тэр хүмүүс өөрсдийнхөө сэтгэлийн тэр нөгөө шаналл зовлон хамгаалахын тулд хүмүүс чинь өөрийгөө хамгаалах юм инстинкттэй байгаа шүү дээ тий байглаасаа тийм өгөгдөлтэй байгаа. Тэрний тулд ерөөсөө юм гүнзгий харилцаа руу орохоо болоод яг сайхан хөнгөн яриа явдаг тийм үе шаттай. Одоо манайхаар бол нөгөө situationship-ээс бүр хөнгөн үе болчихж байгаа гэсэн үг байна. Тийм юм гарсан гэдэг чинь. Тэгээ одоо бодохоор энэ нөхцөл байдал тэрхэн хүмүүсийг хоорондоо гүн гүнзгий юм яриулдаг болох вэ?
Тэгтээ нөгөө талаас нь бодоод үзэх юм бол за амьдрахад амар өртөгтэй болчихж байгаа шүү дээ. Тий. Гэхдээ тоглоомч Тийм үнэн тий амар өндөр өртөгтэй болчих. Тэгээд би уцаа апдейт тиймэрг байхад миний утас шүн дураар апдейтингүүтэй гацаад эхэлж байгаа байхгүй доо. Гараад жил болсон утас тий. Тэгэхээр амьдралын өртөг их болсон. Тэгээд хамаг юм subscription болсон би өмчтөө байж ялахаа болцсон. Дандаа түрээс болцсон. Тий, өмчөө додомдмоор байсан чинь нөгөө нэг додомддог хүн байхаа болцсон. Дандаа соль гэдэг болцсон байл шүү дээ. Тэгэхээр тэгээд тэрнээсээ болоод стресстэй. Тэгээд ерөөсөө нөгөө нэг бодох завгүй илүү юм руу сарваж чадахгүй болчиход байгаа юм шүү. Тэгэл үн subscription-ыг нэг юм тэгэл cancel тал. Чи одоо хідэн subscription таагаа юм? Би ч гэрийнхаа юуны шиг хэлт болчих жооо. Тэгээ Spotify болж байгаа өөр юм байхгүй. Хоёрхан юм биш үү? Тэгэхэд хоёрхан юм дээр стресс яг хүмүүс гэдэг. Хүмүүс гэж аав юм. Хүмүүс гэж байгаа. Тэгээд эн чинь нөгөө нэг машин тэрэгчин бас тэгээ бензинээ зарчлаад гарч байгаа шүү дээ. Дураа түлэн. Тэгээ нэг очиод нэг сервис хийх гэсэн чинь аваачаад нөгөө юмын нэвдээч нөө нөгөө дүл чинь шатааж матагаа ич штэ. Тэгээд манад чинь тэгээд тэгээ өмчтэй байх би хэцүү, өмчгүй байх хэцүү, өмчтэй байх бүр хэцүү гэдэг тийм юм болчиход штэ. Хараад хийрээ тийм болчихно. Тийм бүгдээрээ нийтээрээ ер нь тийм болчиход байгаа юм шүү. Тэгээд түрээсийн байр өсөж байгаа шалтгаан ч гэсэн бас юм дэг доктортой байх чинь амар хэцүү. Тэгээд ипотекээр шийдэхгүй зүгээр банкны зээл амар өндөр өртөгтэй гэл. За ийм асуудлууд байгаа юм байна. Subscription ярьсан дээр та хэдэн subscription те? За би бол Duolingo паразитлж байгаа, Netflix паразитлж байгаа. Тэр хоёрыг хоёуланг паразитлж байгаа. За гэрийнхаа Univision-ыг төлж байгаа. За Mobicom-ийнхаа төлбөрийг төлж байгаа. Утасныхаа төлбөрийг төлж байгаа гэсэн. ChatGPT дээр subscription байгаа юм байна. Surfshark буюу VPN дээр өөрөө төлөөд олон хүнийг паразитлуулж байгаа. Ингээ болоо. Тийм юм биш үү? Чи чамд бол бүр яг гурал юм шүү дээ. Үгүй би ч нөгөө нэг ямар компанид ажиллаж байгаа л нөгөө нэг юунаас болоо уцаа төлөөгүй шүү дээ. Тийм биш үү? Тэгээ ялч ажиллаж байгаа ажлаасаас шалтгаалж байгаа. Надаас зөндөл ботсон чи ялч 5 6 гарч ирэх юм шиг байна. Би ч одоо Apple Music байгаа юм. Юу Microsoft account subscribe тавьж байгаа. Тэр чинь байгаа ш нэр надад. Тийм Microsoft байгаа юм. Тэгэхгүй бол нөгөө Google Microsoft болсон. Word Excel олцсон гаргалгаа олцсон. Сая Европоос open source юм гаргаж шийдсэн. За одоо cancel. Тэр байгаа юм Apple Music тэнд байна. За тэгээд Intel Mobi хоёулангийн төлж байгаа. Intel Mobi хоёулангийн төлж байгаа. Тэгээ өөр надаас Netflix төлж байгаа. ChatGPT төлж байгаа. ChatGPT төлөхгүй байгаа. Надаас гарч байгаа сарын зардлыг бол тэр л байна. Тэгээ iCloud төлж байгаа. iCloud анханасаа том юм авсан байна тий. Анханасаа том. Гэхдээ би чи миний чи 11 штэ. 11 тэгээд нөгөө шинжлээгүй яваад ангууд шинэ апдейтууд норж ирэхээр амар том хэмжээтэй орж ирээд бусд файлаад шахаад тэгээд iCloud-тай болохоосоор. Эсвэл нөгөө компьютер чинь анханасаа нөгөө нэг апгрейд хийх харддаг гэсэн бол тий. Компьютер бол багтаамж enough бүр ингээд амар space хийтэй байгаа. Утсан дээрх асуудал. Утаснасаа компьютер л гоё. Энэ хоёр ч нөгөө full sync учраас яг ижлэн зэрэг хоёр багтаамж ашигласан. Би нэг Apple экосистемд идүүлж байгаа. Тэгэхээр Apple болчихвол гэсэн үг шүү дээ тий. Apple бол би одоо амар эсэргээр амар зүгээр юмрхүү. Би одоо нөгөө нэг дээр Netflix төлөөд баахан хүн яаж исэн. За тэгээд дээрэс нь баахан Монголын баахан юмнууд аваад яасан. Нэг мэдсэн чинь 4-5 стриминг төлцөө явж байна анime юм нэмээд яасан чинь тэгээд нэг өдөр гигүн дуур ураад ер нь би торрентэлдэг юм чин хаард ч хямдхан байгаа юм чин ер нь яад ингэж бодоод тэгээ 4 тарагийн хаард гарч нэг өдөр аваад тэгээ бүгдийг унгаа чийгууд 2-7 хоног баах юм торрентлоод тэгээд нэг үздэг юмнууд татаад авчиж байгаа байхгүй. Одоо наач ярихд жоохон оройтойс гэдэг юу. Үгүй одоо нөгөө нэг өмжилж болохгүй бол хулгай биш байхгүй тэр чинь. Өмч биш бол тэр бол хулгай биш болох. Цаашаа тараагаагүй бол гайгүй шүү дээ тий. Хүн амьд тараагаагүй би өөртөө л яаж байгаа шүү дээ. Наадах чинь надад яриа болохгүй шүү. Наач оюуны өмч шүү дээ. Intellectual property гэдэг юм ярьж байгаа шүү. За та өөрөө тэргээр бизнес хийж байгаа юм шиг тийж болохгүй шүү.
За миний кейс дээр эсвэл би DVD худалдаж авах хуучин DVD-нээс бас хийсэн заяа. Нэг 10 кино буцаага триплсэн. Яг болж л байгаа юм шүү. Ой та нарын над яриад байгаа бизнесийн тухай асуудал чи 20 жилийн өмнөх асуудал шүү. Тэгээ 20 жилийн өмнө оюун юмч байсан уу? Байсан л байна шүү. Хөө хэлцэх хугацаанд дууссан юм аа. Би яг өөрөө гэрчдэг байна. За тийм ер нь бол яг зүгээр тэр subscription нэ тэр гэтээ энэ хүмүүс бас нөгөө талаас нөгөө хэрэглэг амар хумсргуу гормоор аюу хэрэглэдэг юм санагддаг миний бодлоор. Тэгээ яг юу хэрэглэх үү яах вэ ийх үү гэдэг юм нэрээсээ бодохгүй. Тэгээ угаасаа нөгөө нэг энэ өрөндийн ертөнцид үүссэн нөгөө нэг энэ consumerism гэдэг юм ингээд автцсан. Тэгээд хоёрдугаарт нөгөө эд зүйлээрээ ингээд нэг тийм статусаа илэрхийлэхийг зорддог. Тэр юм тэгээд тэрнээс ухамсартахаас татгалцахгүй юу гэдэг асуулт байх шүү миний бодлоор бол. Тэгээд нөгөө тэрэн дээрс бүр ухамсартай татгалзаад тэгээд ингээд тэр нэг одоо автентик гэдэг чинь жинхэнэ гэсэн үг. Оргиороо тэр харилцаа руугаа ингээд миний бодлоор ингээд төвлөрөөд эхлэх юм бол тэр эргэн тойрны тэр нэг чухал бус зүйлсүүд тэр нэг миний бодлоор жин өхөө болж. Тэгээд тэр нь бол миний бодлоор сонголтын асуудал. Гэхдээ нөгөө сонголт байгаа гэдгийг мэдэх, туршиж үзэх зоригтой л байх хэрэгтэй юм шиг байна. Тэрнийг туршиж үзээд мэдгүй байх юм бол хүн одоо байгаа л тэр юм аа л амар чухал. Эсвэл өөрт нь харуулсан. Одоо тэгэл юу гэдэг чинь нэг компанид оронгууд тэр компани соёлын ч юм уу, тэнд байгаа дарга нар ч юм уу, сэлцийн дарга, эсвэл тэнд байгаа хамт ажиллагчдаа ч хардаг ч юм уу те. Эсвэл одоо нэг тодорхой нэг 3 хэсэгтэй байгууллагуудад исэл оронгууд тэнд нэг хүмүүс ямар соёл вэ? Тэгэхээр тэрийгэ зөв гэж бодоод. Гэтэл яг тэрийгэ ингээд нөгөө нэг анх өгөгдсөн утгаар нь хүлээж авах уу эсвэл тэрнийг нухацтай сэтгэх үү те яг ингээд би зүгээр нэг нухацаас л чинь олныг дагах те bandwagon effect гэж тийм байх уу эсвэл урсгалын эсрэг заримдаа би зогсоод тэгэд яг заавал гол зорилго нь болохоор зүгээр ингээд худлаа ялгараад тодорхойд эсвэл нэг тийм эсэргүүний үлдэгдэл болох гээд байгаадаа биш зүгээр тэр зүйлийг яг үнэхээр бодож үзээд тэгээ тэр зүйл үнэхээр өөрт нь зөв буруу. Мэдээж өөрт нь бас ингээл тийм өндөр хэрэглээтэй байгаа гоё хувцсан нөрөмсөл ингээ явах нь таалагдаа. Тэгээ тэрнийг хамгийн гол нь санхүүгээр дааж чадж байгаа бол хамаагүй. Өөртөө зовлон болгож чадахгүй бол. Тэгэхгүй тэрнийг ингээл төлж чадахгүй апийн зээл рүү ороод ч гэдэг юм ингээ тэрэндээ шаналаад эхэлж байгаа бол миний бодлоор ингээ тэр зовлонгоо нэмгэлэх юмнууд айгуу сайн болох хэрэгтэй юм биш үү? Санагддаг. Тэгэхээр ханамжаа хаанаас авч байгаас л болчиход байна тий ялчгүй. Ханамж гэтээ одоо магадгүй ингээ онлайн сошиал нэтворкоос эсвэл ингээ олон хүнд гоё зураг харуулж байгаагаас ханамж их байдаг гэд assumption тавья л да тий. Тэрнээс болоод хүмүүс яг consumer based ийм ертөнц рүү бүр ороод байгаа гэж бодъё. Гэтээ яг судалгаагаар аваад үзэх юм бол тийм байдгүй мөлий. Яг судалгаагаар үзэхээр хүмүүс ингээ онлайнаар тогтоож байгаа харилцаа болоод шийдвэр гаргалтууд дээрээ одоо ажлын ч бай, хувийн ч бай энэ харилцаануудаас илүүгээр яг офлайн буюу ингээд өөрөө биеэрээ оролцсон тэр туршлага, харилцан яриа зүйл дээрээ илүү ханамжтай байдаг гэдэг энэ нэг 6000 орчим хүнийг хамруулсан судалгаа байт юм лээ. Тэгээ яг ханамжаа авч байгаа нь бол нүүдэлтэй илүү байгаа. Тэрийн гол нь мэдэж чадж байгаа юу гэдэг л байгаа байхгүй. Хумсрлах. Тийм хумсарч юм уу. Тэгэл яг л одоо тэр матриксаасаа гараа. Матриксаасаа гараа сэрэл гэдэг санаа шүү дээ. Тэгэхгүй тэгэл би бол одоо ингээл яг ингээд зүгээр ингээд бод угаасаа нөгөө нэг одоо би Адлерийн сэтгэл зүгэл нэг юм яриад л яваад байгаа. Тэгээд нөгөө сүүлийн үед уншаад тэгээд нэг амьдрал дээр хэрэглээд байгаа учраас яриад байгаа шүү уучлаарай. Тэн дээр тэгэл угаасаа яг Адлер дээр юу гэсэн хүний бүх зовлонгийн шалтгаан хүн хоорондын харилцаа үүсдэг. Аз жаргалтай байх нь бас хүн хоорондын харилцаа үүсдэг. Тэгээд дараа нь болохоор тэр Harvard-ийн сургуулиас гарсан Good Life гэдэг манайхан бол сайхан амьдрал гэдээ орчуулсан. Тэгээд би сонирхолтой за ад үзэсгээр аз жаргалтай зураг араас цуурлах учраас араас уншаа. Сонирхолтой тэр сайхан амьдрал гэдэг ном нь болохоор айгүй тийм санамсаргүй байдлаар надад уншигдсан заахгүй тэр хоёр номтой зэрэгцээд. Тэгээ би болохоор анх тэр номыг авчиад нөгөө нэг номыг хавцаанд дүнэх чинь хой хүний хөгжлийн ном байна. Маа гэж чулуутсан байхгүй. Тэгээд тэр номыг уншсан дараа нь ягаад чинь тэр номны миний гарт баригдсан байхгүй. Тэгээд нэг харсан чи Harvard-ийн урт хугацааны судлаас Harvard их байсан юм аа. Хогийн дээ. Бэлэр ялгах штэ тэр чинь. Ялгартай зүгээр нэг юм сургуу гаруудын хувь хүний хөгжлийн ном байвал би угаасаа тэгэл баг хогийн сар шийдэх бэлэн бохны. Тийм. За ном бичнэ гэдэг бол буян шүү. Тэгээ WhatsApp. За тэгээд тэр Harvard-ийн тэр урт хугацааны судалгаа гэл тэр номыг ингээл аваад үзсэн чинь ингээд Harvard чинь ингээд бүр 1920-од 50-од оноос үлдээ ингээд дэлхийн 2 дугаар дайны дараачаас эхлээд нэг ингээд хүмүүсийг сонгож аваад бүр ингээд судалгаа
би жиг хандуурч магадгүй баг 20-од оноос ч үлээ ингээд их хямралын дараагаас гэдэг баха. Тэгэхээр 30-аад оны үеэс 30-аад оны эхлээд хүмүүсийг судлаад ядуу мадуу янз янзын бүлгийн хүмүүсийг судлаад тэгээ дараа нь тэр хүмүүс ингээд амар олон жил мөшгсөн байгаа байхгүй. Тэгэл өөрсдөөс нь амьдралын асуувал амьдралын чанар танаа гэрүүл юу төгөөрсөн хүүхдүүд чинь яасан эхнэр чинь яасан энэ. Тэгээд дараа нь бүр 2 дахь 3 дахь өрөөнд орсон судалгаа байхгүй. Тэр хүүхдүүд нь тэгээ хүүхдүүд рүү ороод тэгээд ингээд амар олон жил тэр нэг өрхийг л гэсэн үг нэг гэр бүл ингээд дагаа яваад байгаа гэсэн. Тэгээд амар гоё тэр ном ингээд дүгнэлтээс эхэлчихсэн байхгүй. Тэгээд дүгнэлт нь байсан бигэр юус хүний амьдралыг ингээд аз жаргалтай болгодог юм карьер биш юм байна, мөнгө биш юм байна, мэрэгжил биш юм байна. Гэлтэй арьс өнгөнэ тэр юм юу ч ингээд юу нэгсэн янз бүрийн юмнууд биш юм байна гэжсэн. Юу ингээд гэсэн чинь хэр их олон хүнтэй жинхэнэ чин сэтгэлийн харилцаа, чанартай харилцаа үүсгэж чадсан тэрийг авч явсан юм. Тэгээ нөгөө нэг Адлерын яриадсэн нөгөө нэг Адлерын тэр яриадсэн ном ч нөгөө харилцаа яриа тийм зохион харилцаа яриа маягийн юм шүү дээ. Тэгсэн чинь нөгөө талд нэг амар олон жил хүмүүсийг дагцсан эмпирик судалгаа гараад ирж байгаа. Тэгэл би тэнд чинь яг торхин дээр гэж ороод ирж байгаа. Монгол гэхээс баг зүгээр судалгааны жилэн шүү. Шууд урдталтаа абстракт эхэлж байна. Абстрактын тавиад тэгээ хойдлоо тэр нөгөө нэг ганц нэг тэрэн дээр оролцсон мэдээж хүмүүсийн нэрийг бүгд интервью авсан байгаа. Тийм бага яриа марианууд авсан. Тэр хүмүүсийн бүгднгийнх нь нөгөө нэг нэрийг өөрчлөл тэгэл ингээл тэрний амьдрал тэгсэн гэл бага юмуд бичил гаргаад тавьчихж байгаа. Тэгэл за энэ талд уншсан тэр нэг философийн дуу маягийн ном, философийн дуу гэж. Тэгээ нөгөө талд нь яг Харвардын бүр ингээд юу гээд энэ ном. Тэгээ араас нь тэр нэг сүүлд нь би нэг тэр нэг гаруунагаас гаргасан тэр нэг Японы нэг зэнгийн ламын бичсэн хариу эсвэл хариултгүй. Тэрийг уншсан чинь ахаад бүр нэмэлтүүд орж ирж байгаа байхгүй. Хоорондын харилцаа мөн гэхдээ надад Адлерч жоохон дутуу бодсон шүү. Бас нэмээд нэг ганц нэг юм байгаа шүү гэдэг ингээд ороод ирэнгүүт сайн сонирхол. Тэнгүүд одоо бид нэр тэр Харвардын судалгаа ингээд ярих юм бол яг одоо бидний тэр түрүүний тэр 6000 хүнээс ингээд асуусан чи эргээд яг жинхэнэ харилцаан дээрээсээ бид нар илүү их гоё юм мэдэрдэг юм байна. Эсвэл шийдвэрээ гаргадаг юм байна. Илүү чухалчилт юм байна гэх. Тэгээд асуунгууд ингээд яг хамгийн сүүл зүгээр ингээд зүгээр нэг баасан гарыг уултч гэдэг юм ингээд нэг тийм маац ингээд тэгэл би бол одоо яг тим дээр очиод над жоон хэцүү байдаг хөө ингээд ярьж байгаа сэдвэн аяг хэцүү аа тэгээд нэг ингээд нэг өнгөн дээрээ худлаа инегээл ингээд нэг юм уусан юм хийгээл ингээд явахд бол над бол ингээд амар хэцүү. Тэгээд тиймэрхүү ярин дээр ингээд нийтийн дунд сууж байснаас бараг нэг юм хоёр нөхрийн тасч явж байгаад нэг болон даваадж байгаад жоохон гүн нухацтай юм ярьдаг ч юм. Эсвэл зүгээр бараг худлаа тамхилыг гэж дагуулж гарангуудаа өөрөө тамхи татахгүй чи нөгөө өөрөө тамхи татангуу тэр үедээ ярьж байгаа яриа баг тэ гуруула зогсоод тэ салхилангаа ярьж байгаа яриа заримдаа амар тийм айтайгаар яриад байхгүй. Тэгээд нөгөө том ширээн дээр очиос онгуу тэгэл нэг олон хүний дундаар замраг байлаа тэгэл тэр хамгийн сүүл одоо та яг жинкнээсээ хүнтэй хизээ ярьсан бай тэ юу гинээсэн бай тэгэл уулзах соёл гэдэг нэг жоохон өөрөөр уулздуулчихлаа. Заавал нэг тийм ууж орлуулаад зөөж шүү дээ. Гэтэ уусан ч гэсэн гоё юм гүн гүнзгий яриа өгнүүлж болно шүү дээ. Яг тийм хүмүүс нь ялж дарчдаг болов. Тийм уунгуудаа бүр гүнзгийрэл бүр философи яриа. Тийм. Эсвэл агаарлын ялах гэж өөрөө ч юм уу тий ойрхон гэдэг үү. Уухаараа бүр гүнзгийрэх ч юм амар юм байл шүү. Нөгөө нэг хаалтгүй. Ямар ч хаалт өөрийгөө хаалт байхгүй. Нөгөө талаас нь зүгээр хаалт орж ирээд бас. Тий. Тэгээ Тэмүүлэн хамгийн сүүлд хизээ ийм хүнтэй хүн гүнзгий автентик яриа өрнөлөө. Азар би энэ гайг хүмүүстэй хэлцээд байгаа шүү дээ. Ямар сайхан хүмүүс юм. Ямар сайхан хүмүүс. Яг нэг тийм бид хэд бол ялч ингэ бүгдээрээ нэг чөлөөт бичээч тэгээ клубын суурин дээрээс хоорондоо найзлаад нөхөрлөж явцсан учраас нэг тэнд нэг бичдэг юм үздэг, уншдаг соёл нь байгаад жоохон ингэж ах шиг байгаа юм тий. Тэгээд зүгээр миний анзаарж байгаа хүмүүс бас нэг тийм автентик байх гэж хичээж байгаа юм болоо нэг юм өөрсдийн нөгөө бүтэн ухамсаргүйч гэсэн цаанаасаа гээд нэг уулзах ярилцах хэрэгцээ байгаад байгаа учраас 5 дахь өдрийн оройн уултан дээр хүмүүс цуглаад байгаа юм болоо тий. Магадгүй нэг тийм таамаглал байна. Бас нэрээ зүгээр ажил дээр ч гэсэн бас яг нийлдэг хүмүүс байгаа. Яг яаж нийлсэн бэ гэсэн ялч нэг зарчим дээрээ зогсдог нэг гянгал нөхдөд үүдтэй тий. Ялчгүй нэг төгсгөлд нэг ядаргаатай асуулт асуудаг. Тэгтээ хэрэгтэй асуулт асуудаг штеп. Тэр хүмүүстэй ялцчгүй очоод одоо бүр нэг 7 хоног хитэн 7 хоног таарахгүй байж ижсэн зүгээр би баг давхарт нөөр хуралд орж явж байгаад очиж уулзсангуудаа нэг 10 минут 20 минут нэг сэтгэлээсээ
Хоёулаа нэг яг гол юм ярьчаад нэг хоёулаа нэг сайхан боллоо гэж салдагдیں۔ Тиймэрхүү ч юмнууд бас байгаа л гэдэм байл да. Реалчгүй хэрэгтэй байгаа хэрэгцээг өөрөө бас таньж мэдэж чадахгүй тэрэн дээрээ ингээ хийж байгаа үйлдэл нөгөө боломж нь гараад ирэнгүүт тиймэрхүү юмд яваад нэг юм. Тэгэхээр ерөөсөө л өөрийгөө л таньж мэдэх чинь амар чухал юм шүү дээ. Тэгээ бас зүгээр нөгөө зарим хүмүүсээс сайгаад идэм шиг л одоо хүн дээр очиод ярингууд болохгүй ч юм уу болох ч юм бол гэж бодоод. Тэр чинь одоо нөгөө дими юм шиг. ад үзэгдэх зэрэг гэдэг шиг. Очоод зүгээр орлого хийгээд эзэн л үздэл. Үдсэн амар ашигтай юм лээ. Бид нар ихтэй нэг яг л сайн л тэр нэг хөрг маадлал гүйж орж юм л тийм. Тэгээ санаа нь юу вэ гэхээр тийм ингээд яг чиний хяналтанд байгаа зүйл юу юм? Хяналтын гаднад байгаа зүйл юм гэдэг айгүй сайн ялгаа сурчих юм бол хүн бол үйлдэлгээд айгүй амархан болчихтой. Одоо хүнд итгэхгүй байх уу гэдэг бол миний удирдах чадсан тийм. Би хүнд итгэж гэдэг шийдвэр гаргах би тэрийг чивэр удирдах. Харин миний итгэлийг авсан алдахгүй юу гэдгийг би эзэж контролж чадахгүй гэдэг айгүй сайн. Хэн чадахгүй гэдгийг мэдчих юм бол зөвшөөрчтэй. Тэгээ энэ нөхцөлийг зөвшөөрчих юм бол яг шийдвэр гаргачих байхгүй. Тэгээ тэр нэг англиар нөгөө serenity prayer буюу амар амгалангийн залбирал гэдэг тэр надад амар гоё санагдсан. Яг зүгээр бурхан минь гэж ханддаг юм л да. Гэхдээ надад бол тэр бурхан минь гэж хандахыг би зүгээр авчаа те. Өөртөө хандаа ч юм уу ихтэй юм гэхээр нөгөө юу гэхээр өөрийнхөө шийдэж чадах зүйлийг зоригтойгоор шийдэх, шийдэж чадахгүй хяналтаас гадна байгаа зүйлийг тайвнаар хүлээж авах. Тэгээд шийдэж чадах ба чадахгүй зүйлийг ялгах ухаан хайрлаач гэсэн тийм үг гэсэн тийм. Тэднийг ялгачих юм бол ухаантай байх юм бол шийдэж чадах зоригтойгоор шийдэж чадахгүйгаа тэгэл за энэ миний хяналтаас гаднаас би нүнд итгэсэн миний итгэлийг алдсан. За одоо тэгэл яах вэ тэгэл цаашаа явах тийм зориг гэх юм уу амар ч. Тэрийг л одоо ад үзэгдэх зориг л гэж хэлээд байгаа шүү дээ. Тэрнээс нэг амар муу юм хийгээл тийм хүний уурыг тэр бол биш яа. Тийм ээ. Сая номын спойл. Тийм яг эсэргүүцсэн ч гэсэндээ бас нэг эсэргүүлгээр тэнд байж л байгаа л. Ойрхон байхл байлгүй тийм. Зөв үед эсэргүүцэж болно л да. Тийм. Эсэргүүдийн заавал муу утгаар. Тийм муу. Эсэргүү гэдэг чинь зүгээр өөр өнцөг үзэл бодолтой байна л гэдгийг хэлж байгаа. Тэгээ бодохоор бидний уншиж байгаа номноос заадлараас жишээ аваад үзэхээр ухаантай бай тийм бодож тунгаа гэдэг нь шүү дээ тийм. Нөгөө талд нэг мэдрэмж гэдэг нэг зүйл байгаа даа шүү. Сэтгэл хөдлөл гэдэг зүйл байгаа даа шүү дээ тийм. Тэгээ одоо сэтгэл хөдлөлөө хэрхэн ухаантайгаар удирдах вэ гэж ярих нь зөв юм уу? Эсвэл ухаантай байгаа бодол оюун ухаан дээр сэтгэл хөдлөлөө хэрхэн ингээд нэмэлт хүч зэвсэг болгож ашиглах вэ гэж ярих нь зөв юм. Ер нь энэ хоёрыг яаж хослуулж явах хэрэгтэй юм бэ? Наач нөгөө нэг юу лээ юм загварчлалтай пунктчтэй шүү дээ. Нэмэх тэмдэгтэй биш наа чи үржих тэмдэгтэй байгаа юм шүү хоорондоо. Төгс орлохгүй гэж шүү дээ. Төгс орлохгүй хамтарсан нөлөөтэй байгаа байхгүй. Хамтарсан нөлөөтэй байхдаа энэ бас яг 50-50 бол биш байгаа даа шүү байна тийм. Тийм ялч коэффициентийн зөрүү. Коэффициентийн зөрүү байгаа даа. Амар муухай математик хэлээ. Юу бол нөгөө нэг зүгээр юу мэдгүй бодолыг мэдгүй гэдэг нөгөө норматив ийм байх ёстой гэдэг үг юм бол нөгөө буддизм талаас ярих юм бол тэгэл угаасаа явсаар байгаа л би өмнөх подкастууд дээр ч хэлсэн. Энд ирнэ. Бүх юм энд ирнэ. Энд бол ингээд үүсч болно, төрж болно, боловлж болно, ийм байж болно. Гэхдээ эцэст нь энд ирэх биохимийн процесс нь бүгд энд болж байгаа шүү дээ. Энэ бол энд хамаг жолоогийн энд барьж байгаа гэдэг утгаараа тий. Тэгээд мэдээж яг уу ингээд дадуулаад байх юм бол ажиглаад байх юм бол тэр юм дээр бол сэтгэл хөдлөл гэдэг юм чинь ингээд айгүй тийм мэдээж ингээд амар булан гарцсан юм байгаа ч гэсэн тэрийг бол дадуулж болно тийм ингээд зөв чиглүүлж болно мэдээж сэтгэл хөдлөлийн тэр хүчийг ингээд зөв урсгах юм бол айгүй тийм хүчтэй зүйлс тийм бүр хүчтэй зүйл. Гэхдээ тэр нь янз бүрээр ярьдэн шүү дээ тэр нэг хятадчсан нөгөө вүү вэ нөгөө ай дангаар би буруу ярьж магадгүй шүү тийм вүүли биш юу вүү вэ гэдэг ухаан ингээд юмыг хүчлэх хэрэггүй ингээд байгалийнх нь ингээд зөнгөөр манайгаар бол ингээд ай дангаар нь явуулах гэдэг шүү тийм ингээд болох хэвээр юм ингээд яг ингээд урсгаар тэгэхгүй ингээд тэрийг ингээд хүчлээд эхлэх юм болов ч гэдэг юм уу. Тэгэх юм бол наа чинь бол тийм байгалийн эсрэг үзэгдэлч гэдэг юм. Тиймэрхүү юм яриад байгаа шүү. Гэтэ би нарийн мэдгүй л. Наа чи амар жоохон гранд яваад. Яг гоо зүгээр за окей. Машин одоо хитүүлээ ингээд гадаа годомжинд төгжирч явж байгаа хүмүүс төр бодъё л тоо. Айдангаараа төгжрээд явж байгаа. Айдангаараа төгжрээ явж исэн чинь нэг нөхөр дарангуудаа тохио гэж байгаа байхгүй. Тэнгүүт одоо шууд уурлахгүй болно шүү дээ. Тэрэн дээр яаж л нэг амьсгаа аваад нэг хоёр амьсгалцгаад уур гарчих гээд байгаа байхгүй юу.
Анди одоо стоицизмын зүгээс бол юу гэж аавь гэхээр яг буддийн сургаалтай төстэй, буддизмтэй нэлийн төстэй. Уурлах мэдрэмж төрнө. Ингээд сэтгэл хөдлөлчин ямар нэгэн гадны хүчин зүйлээр өдөөд гарна. Гарсных нь хариуд тэрэн дээрээ тулгуурлаад ингээд үйлдэл хийгээл бүр дэвэргээд авахгүйгээр гарчлаа гэдгээ таньж мэдэнгүүтээ барьж зогсоогоод гарсан шүү. Гэт ингээд буцаж буулгаж ирж хагаад хариу үлдэх хэвээр. Жааахгүй. Тэр 2 удаа гүн амзгаа авах чи яг энэ л дадал байгаад байгаа. Тийм тэгээ бас эрэг сөрөг хоёр дээр яг ижлэх юм байх хэрэгтэй. Яг ижлэх юм байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө нэг юу лээ гол ороод тахлаар хойноос нь гол орох гэдэг юм шиг гэдэг хүлээлт болчиход байдаг шүү дээ. Олон бөмбөг нартай. Тэрийг бас бид нар ялахгүй байгаа юм шиг. Тэрийг бас бодчмоор юм шиг. Яагаад бодоод байна гэхээр нөгөө нэг ковид үеэр сайхан битэлцгээгээд улсаараа нэг сайхан тавиад утсан шүү дээ. Ихэнд бит тавьсан ихний дүүн хожоод явчингууд дараагийн хэд нь дагж ороод хожинд авна гэж сэтгэл төрөг үг орчиж байгаа байхгүй. Хоёр coin яриад байна да тий. Coin яриад дээ. Жинхэнэ битэн яриад байна тий. Жинхэнэ битэн яриад байна. За. Тэгэл бидний подкаст юусоо явж байгаа л дуусгараа дандаа бодсон. Гэхдээ наад чинь яг ч амар тайлбарлалаа юм. Тэг яг нөгөө нь ингэж байгаа шүү дээ. Ингээд амьдралыг аваад үзвэл ингээд регрессийн загвар руу оруулаад янз янзын модулүүд хэрэглэж үзсэн хамгийн хаа кавдараас өндөртэй загвар мөн тэг авсан хувьсгчүүд нь 4 хувьсгч байгаа шүү дээ. Зовлогоноос анхаараад байгаа. Тэр 4 хувьсгч нь тест статистик нь тэг батлагдчихаал байгаа юм л да. Одоогийн байгаа ар кавдраг өндөртэй нь болчиход байгаа. Дараагийн хүчтэйг гаргаж ирж болох юм. Магадгүй. Амжилт хүсье. Гэтэ буддизм гэхээс илүүтэйгээр зөв философи гэдэг утгаар нь хүлээж авчих хэрэгтэй тийм. Заавал шашин гэхээр хүнд хэр бас зарим хүмүүс үргэжээд ах шиг байгаамаа. Тэгээ шашин гэхээр зарим нь үргэжээд ах юм. Зүгээр л толгоогоо нэг зүг ажиллуулчихэд нэг твтэг шиг үүргээ аваа гарчихлаар. Гэтэ хүмүүс чинь бас өөрөөсөө нөгөө өөрийгөө сайнаар бодох тал нь илүү байдаг шүү дээ. Тийм болохоор хүн ч гэсэн ингээл би бол гайгүй сэтгэж байгаа да. Тэгээ толгой гайгүй тэл гэж бодъё. За, пунцгаа нэг хайр дурлал моралтай холбоотой эдгээр хайцгүй. Хайр дурлалтай философи болоод явлаа. Кино орыг хэлсэн шүү дээ. Кино одоо бүр хайр дурлалч шүү киноч болоо. Одоо хайр дурлалын асуудал руу жоохон орохгүй мó. Романтизм. Одоо нөгөө романтизмын талаар. Романтизм ромком ярих гэж хэлсэн юм аа. Тэр чи баяа болсон шүү дээ. Ромкомоос эхлээл юу ч хэлчихв. За болзоо яриад амьдрал айгүй хэцүүрэг ороо явчлаа шүү дээ. Амьдралын өртөг өндөртэй болоо явсан. Гой талгаас гой залсан байгаа шүү бас. Амьдралын өртөг их байгаа тэгээ санал нийлж байгаа байхгүй юу. Тэгээ болцоо яга болчоод байна гэхээр зүгээр нэг талаасаа тийм зардалтай гэж хараад байна те амар гоё фантази үүсчингүүд ингээл хамт ресторанд ороод юм үзэл ингээд дандаа мөнгө гаргаж болцох хэрэгтэй юм шиг бодоод байна л та. Тэгээ мөнгөгүй болцож болох юм шүү гэж би бодож байгаа байхгүй юу. Эмэгтэйчүүд хэлэхэд амархан л багтаа тэгээд байхгүй. Гэдэг нэг social norm dictates гэдэг нэг үг орж ирээд цөмцгүүлчихэд л шүү дээ. Шийдвэрлэх тэгвэл айгүй тийм юу байх юм уу? Simple dates-ийг юм гэдэг нэг тийм. Гой санаанууд тэгээд энгийн энд бол ямар болзоо үүсэх вэ гэхээр ерөөсө бодсноос ч юм өөр эсвэл тийм төвөгдөл чирэгдэл багтай айгүй тийм чин сэтгэлийн болзоо үүсгийгээ тавиад хүмүүс ингээд тоол авал яриад байгаа. Одоо шүү dating site ажиллаж. Dating site мөнгөтэй ажиллах одоо зардлаа хийж байгаа ч байхгүй. Одоо тэн дээр ягаад дахин ажиллуулаад юм гэхээр хоёр бүтгэн нөхрийн хооронд нь болцуулаад хов байгаа төвшөнд болцуулаад тэгээд хоёр фейлцэн гард буцаж орж ирээд дахиад сарынхаа subscription төлдөг. Тим моделээр очиод байгаа. Бүр санаатаагаар фейлдүүлж байгаа. Матч хийхгүй байгаа гэж юу? Бүр ингээ compatible талаас нь. Матч нээр асуудалтай байгаа шүү дээ. Тэр нэг 10 би ч гэсэн орж үзсэн л дээ. Тэр нэг $20 төлөнгүүт нь pad gig-мэд нь ажиллаад байгаа байхгүй. Тийм үү? Оо. Би мэдгүй байна. Би бас мэдгүй. Би тийм сайт мэтэр орж үзээгүй. Зүгээр. Залуучууд бүгдийг л ашиглаж байгаа шүү. Тэмүүлэн хүний л амьдрал. Хүний л амьдрал юм даа. Тэнд дээрээс манай тэмүүлэн болоорой. Айгуу гоё залуу. Төлхөө болцоо. Subscription болж байгаа гэдэг. Шууд өөрөх нь одоо хөөсөө нөгөө тайлбар дээр Facebook-ыг оруулчих шууд өөрлөнд бич. Нэр минийхтэй ижлэг 5 гэдэг байхгүй заяа. Би линкээр нь оруулчих. За. Sorry. Тэгээ би надад юм болцоо нэг санаа байгаа байхгүй. Зүгээр юу вэ гэхээр зүгээр намайг ингэж болцоонд дөрвөл гоё доо гэж бодогдож байгаа. Шууд дооны цацагдах юм дээр шууд шпиг өгчлөө шүү дээ. Өөрөөр явуулаа наашлаа. Good. Тэр нэг автентик байх хэрэгтэй гэдэг аа шүү дээ. Тэн дээр миний
би юу яж аахгүй. Ном ингээ уншаад хуучны нэлээд нэг Орсын зохиолоор хүмүүжсэн. Тэгээ уншиж явж байгаад одоо хүрээллийнхаа нөлөөгөөр ингээд нэг тийм Японы соёлоос үзээд бас түүхээс нь үзээд явж юм. Айгуусан яаж юм Япон хүрээлэлтэй болсон. Тэгээ нэг хятад руу яваад бас хятадын зохиолууд сонирхоод тэгээд Монголын зохиолоос бол ингээд юуны шүлгүүд нь бол дуртай. Шүлгүүдэд бол аягүй дуртай. Тэгээд явж байгаад надад аягүй гоё санагдаж байгаа зүйл надад нэг ном санал болгоод чи энэ номыг уншаад үзээрэй. Уншсны чинь дараа хоёлаа уулзаад гоё ярилцъя. Ийм болцоо бол надад амар болж байгаа. Би тэр номыг амар итгэвтэй уншина. Кино хийж болох юм шүү дээ, тий? Кино хийж бодлоо. Яг иймэрхүү болцоо ингээд тэр хүнтэй уулзахаас өмнө надад юу өгчөж байгаа гэхээр тэр хүний талаар нэг тодорхой мэдээлэл өгчөж байгаа байхгүй тий. Өөрийнхөө үздэг кино уншдаг номоороо дамжуулаад өөрийнхөө талаар мэдээлэл өгч байгаа. Лаг би ийм тийм гэж ярих шаардлагагүй. Тэгээд тэгчээд уулзахтаа зүгээр гадаа гоё парк цуусан ч болж юм. За эсвэл нэг кофе шоп цуцсан ч болж юм тий. За залуусан амжилт хүсье. Хонцог байлаа. Уг нь музей галерей бас байж болох юм. Тий. Музей гэхдээ яг нэг хоёр талаас шууд уулзаад үзнэ гэхээр жоохон бие бэрээд иж магадгүй. Тэгээ музей одоо Монголд бол айгүй хямдхан байгаа шүү дээ. Галерей үзүүрүүд айгүй дэжгүй хямдхан гарч байгаа. Лаглаг үзүүрүүдтэй. Тэгээд юу нэг чинь лам арт галерей гэдэг нөгөө юуны Төв номын сангийн тэмдэглэгч үзүүн дандаа өнгөө гардаг байхгүй юу? Онцгой чи юу нааднаас болж айгүй 20-30 ном уншиж орох үү? Баахан газараа яваа. Баахан гараад энэ ном уншаарай. Тэгээ болцъя. Хүлээж авна. Оо за окей very nice. Чи одоо зүгээр маркетинг явуулж байгаа сайн. Онцгой юу энэ подкастыг яах гэж ийсэн. Анханаас би бас юм санаа өгье гэж. Энэ зүгээр нэг хоёлаа чи тавилга биш юу? За. Нөгөө өөр пепер зөндөө пепер байна. Гэтэ нөгөө талаас бас нэг юм ярьчихлаа. Одоо энэ баахан романтик кинод гараад байгаа шүү дээ. Одоо хүмүүс гарсан ромкомод үзэж энэ солонгос кино ч юм бүр за солонгос киноны ертөнц рүү л өстө орж чадахгүй байгаа юм. Үгүй тэгээд тэрийг үзээд ер нь бол үзсээр стандарт өндөр болсон. Тэгээд тэрэн дээр нь амар гоё битэй гоё царайлаг залуу дээрээс амар мөнгөтэй гэлхүү тэгснэ ажил хийхгүй ингээд баг өдөржингөө хамт хийнэ явчих жоохгүй. Тим юм харцсан тим хүлээлт зүгээр хүссүүсээгөө суудсан байгаа болохоор бас нэг талаас асуудал болоод байна. Одоо энэ нэг зовлон тийм шүү дээ. Медиан хүмүүс голч хүмүүс хаана байгаа вэ гэдгээрс анзаарах. Дандаа тэр оройд ирэх тэр нэг ханхүү гүнжнэрийн эсвэл мөрөөдлийн тэр имийг төсөөлөд гэдэг. Гэтэл яг ингээд хоёр талаасаа тийм хүлээлттэй ч гэдэг юм. Эсвэл нөгөөт нь тэр хүлээлт нүрх гэж чардаад нөгөөт нь тэр юм хүлээдэг гэдэг ч юм. Тэгэл нэгийг зоогоол. Үгүй хоёр биений зоогоол. Гэтэ бас юм шүү. Кино урлагчин хүмүүсийн амьдралыг нэг талаасаа боддоор нь харуулж явах хэрэгтэй. Нөгөө талаасаа тэрийг үзэж байгаа хүмүүс чинь амьдрал ийм байгаад байгаа юм байна гэдэг юм хүссэн хүсээгүй нэг тийм мэдээлэл авч байгаа шүү дээ. Тэр утгаараа одоо хийж байгаа кинонууд дээрээ үнэхээр масс гарч байгаа кинонууд дээр амар амьдралтай кино хийх хэрэгтэй юм шүү. It doesn't make money гэж байгаа. Хүсэл шунал дээр нь хоолоо л ярьдаг. Донтолтын асуудал гарт тамхи шиг болчихж байгаа. Тэгэл тэрүүгээр ингээл тийжгээл нөгөөх нь одоо нэг тийм буруу эргүүлэг ингээл нэгүцэг гэлрүү орчоод байна нийгмэрээ. Уг нь за ядаж ингээ үзэж байгаа хүмүүс нь шаардлага тавиад надад чинь болохгүй байна гэвэл өөр юм хийдэг болж эхэлж магадгүй тийм. Эрэлт нь өөрчлөлтөд эрэлт нь өөрчлснээс инди кино байгаад байгаа байхгүй. Одоо нөгөө нэг энэ кино биш туулаар орсон гоё кино байгаа. Тийм шүү дээ. Тэд нар бол тэгээд нөгөө кино театрт ч нээж чадахгүй тийм яваад идэм л шүү дээ. Олж үзэн гэдэг бүр мөнгөө төлөөд олоод үзье гэж барахгүй байхгүй. Тэд нар хаана байгаа тавигдахгүй айгу ховор тавигдсан. Тийм тэгэл ялч кино театрууд ч өөрсдөө бизнес учраас ашигаа ботчоор тэр кинонууд дээр амар юм. Тэр одоо ингээд энэ чинь нэг манай хөгжлийн экономикс талаас нь болно. Муу тэнцвэр дээр очиж байгаа. Одоо энэ дэр бид нар big push их төлөлтийн яаж хийх вэ? Шууд хичээл яаж хийх вэ хүмүүсээ. Энэ подкаст чи өөрөө нэг төлөлтийн нэг хэлбэр шүү дээ. Ийм хичээж аав. Энэ талаас нь болоод үзээрэй гэсэн шүү. Бид нар ингээд те амар ингээл нэг амар гялцал юм ярихгүй шүү дээ. Чи ингээд зүгээр л нэг ингээ бодоод үзээч. Одоо ингээл нэг хитэн ном яриад байгаа бид нэг цэцэрх гээд байгаа шүү дээ. Амьдралдаа хэрэгжилж үзээ. Би бол одоо ингээл амьдралдаа хэрэгжилж үзээл за ер нь ингээл зарим нэг шийдвэрүүдийг бол ингээл амар зөрөгтэй гаргаал. За ингээл бизнес руу орчих эсвэл ингэ чи нэг хүн дээр ингээл юм бодгоо болчихж байгаа байхгүй тийм. За энэ хүнд ингээл мэдээж яг нэг хүний уурыг хүргэе гэж хэлэхгүй шүү дээ. Тэгээд өөрийнхөө хамгийн сайн байдлаар ингээл илэрхийлж хийж гэдэг. Тэр юмсгүй юмнууд руу орж байгаа л гэсэн. Байдаг л нэг хэдэн хүмүүс шүү дээ болно бид нар. Тэг би ч гэсэн хүн шүү дээ гээл дээ. Тийш бид нар ч гэсэн хүн шүү дээ бас. Тийм ээ.
За ромком бол өнөөдөр ярихгүй байна уу? Ромком ярьчихлаа. Ромком бол ярихдаггүй байна. За хэдүүл энэ хэд өндөрлүүд бас. За өндөрлөхөөс өмнө ингэж өндөрлөе. Үзэж байгаа хүмүүстээ санал болгох. Тэгээд ийм хитрхи масс биш. Яг амьдрал чинь хамгийн гоё том нөлөө үзүүлсэн гоё кино санал болгоод. Тасгай. Бас та хоёрыг харж байгаа бүсгүүчүүд байгаа шүү дээ. За Ирсэн рүү. Моохот. Нөгөө нэг би өгөх үгүй гэдгийг хэлчихлээ. За юу үзэх үү? Зүгээр яг нэг тийм амьдралын амтыг мэдрийч тийм ингээд нэг тийм сайн нэг хайрцагсынаас гарыг бол угаасаа Dead Boys Society бол амар гоё кино байсан. Юмыг бас нэг ингээд тэгээ Carpe Diem тэгээ одоо тухайн моментоо бариад тав ингээд амьдрсан шиг амьдр гэдэг ч юм уу тэр талаасаа бол айгүй сонирхолтой кино байсан. Тэрийг санал болгоё. Хэдэн кино 3 кино. Хэд ч гэж байна. Окей. Би нэгийг бодчихсон. Би бол нилээдэг. Би барыг бодсон кино хэлсэн. Sorry. Би харин миний нөгөө одоо компьютерийн дэлгэцэн дээр хүртэл зураг нь явж байдаг кино. Sorry өмнөөс нь хэлчихлээ. Намайг төрүүлээ хэлэх боломж олгоцсон учраас хүрдэггүй боломж олгоцсон учраас тэгээд өөр одоо тийм сэтгэл хөдлөсөн кино гэвэл түрүүний Тэмүүлэнгийн ярьсан Рашомоныг бол нэг удаа үзчих хэрэгтэй. Яг тэгэхээр юм гэдэг бол нэг талтай биш, хоёр талтай биш, гурван талтай биш. Хідэн ашиг сонирхол байна. Тэр ашиг сонирхлын тоо болгоноор тал үүснэ. Тэгээд тэр хідэн ч тал үүсч болно гэхдээ тэр бол тийм гэдэг Рашомоныг бол нэг удаа үзчихэд бол бас амар тийм сонирхолтой болно. За тэгээд би ч дандаа хүний тарихт толгой бодвол юм байна. Одоо нэг жоохон хөнгөвтөр кино бодох юм бол хөнгөвтөр кино гэвэл юу нэг хоёр интэг кинонд нэг хүмүүс бас үздэг. Гэхдээ би хоёр интэг кино 3 интэг кино өгч шулуухан. Three Idiots гэдэг интэг кино хөнгөн бас гэтээ амар юм бодволно. За Дангаал гэдэг нэг киноога бүх барилддаг яг хүмүүсийн бод амьдралд тулгуусан киноога 3 дахь нь бол Гангубай гэдэг нэг киноога энэ 3 интэг киног сандал. Ингээд тэр 3 бол ерөнхийдөө хөнгөвтөр гэхдээ хөнгөн мөртлөө бум юу лээ яасан блэ гэж юм бодох кино. За би нэлээд хэдэн кино хэлж байгаа хооронд Тэмүүлэн нэлээд бодсон. Окей. Бодлоо. За эхнийх нь бол ялчгүй Киру юм байна да. Яг хүнд кино гэхдээ Куросавагийн Киру ялчгүй амьдрах гэдэг кино. Тэр яагаад дахин хийлээд байна гэхэлэр нөгөө нэг амьдралынхаа турш өгөхөөсөө 6 сарын өмнө хүртэл нь бол амьдралаа амар гурилдсан нөхөр сүүлийн 6 сартаа амьдралынхаа утга учирыг олоод утга учиртайгаар дуусгачихж байгаа байхгүй юу. Тэгээ амар олон хүнд импакт үзүүлчихэж байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг хайж байгаа, олж байгаа, үйлдэж байгаа хэсэг нь гоё. Тэгээд хамгийн гоё хүснийхэн дараа оршуулган дээр хүмүүс яаж ярьж байна гэдэг чинь бас амар сонирхолтой болчихж байгаа. Романтик кино гэсэн чинь харин романс гэдэг биш өөр кино ороод ирлээ. Тэгээд рок чинь амар амьдралтай кино шүү дээ. Рок гэж нөгөө нэг адреныг найрах гад яасан чинь чаваас гадаагараад пад харанхуу ажиллаж байгаа газар байхгүй тэгснэ скейтер ингээд тишүүртээ нэг 5 минут гуулгуулах ч өөрөө мөнгөгүй нөхөр хажууд нэг гүцэн боломжоор яриа явуулсан амар амталтай санагддаг тэрээс. За 3 дахь нь одоо ямар ч юм. Тэр нэг Орс кино л байна да. Нөгөө нэг ийм нэг явдлаа шүү дээ. Тэр бас яалтчгүй одоо л Монголд явдаг кино шүү дээ. Яалтчгүй л хөө. Монголын нөхцөлийг харуулсан. Нөхцөлийг авсын нөхцөлийг ер нь Монголын нөхцөлийг харуулсан ажиллаж үзег өгөх мэдэх юм болов уу? Энэ бол ахалж явдлаа. Байгуулга шүү дээ. Энэ политар л байсан гэсэн шүү дээ. За би бол 3 кино хийлээ. Би яг нэг кино л хэлчих. Тэгээд өөсөө Dead Boys Society-г бодож ирсэн. Дэрэмтэлцсэн. Тэгээд нэг аимшигын кинонуудаас тийм аимшигын төрлийн кинонуудаас гэх юм бол Silence of the Lambs урмайлгаа байсан. Тийм тэрийг дүлцээ авал үзэх гэж боддог. Тэгээд зүгээр ер нь юм бодуулах киноноос гэх юм бол My Sister's Keeper гэдэг кино байгаа. За тэгээд rom-com гэх юм бол Notting Hill байна. За баярлалаа. За баярлалаа. За бүгдэнд хамт байсан баярлалаа. За бай бай.